подкастын маань шинэ дугаараа та бүхэндээ төлөөлөхдөө бэлэн болоод ингээд сууж байна. Зочноо эхлээд танилцуулахад 2017 онд Хёгогийн боловсролын их сургуулийн магистрийн зэрэгээр төгссөн хүүхдийн хөгжлийн зөвлөхөөр ажилладаг. Монгол Японы хооронд хүүхдүүдэд өсгөжсэн туршлагатай нэгэн юм ээж бат хшиг ихч маань оролцохоор ингээд урагдаад ирсэн байнамаа. Тэгэхээр миний урилгыг аваад та ингээд энэ дугаарт маань оролцсон маш их баярлалаа. Тэгээ та бас өөрийгөө товчхон танилцуулаад тэгээ хоёлаа цаашаа яриагаа эхлэе гэж бодож байна. За орой минь хүргэе. Намайг хишгэ гэж дууддаг. Ер нь бол би Японы орчуулагч олон жил хийсэн. Тэгээд тэрний дараа би 2017 онд хүүхдийн хөгжлийн зөвлөх болсон. Ер нь Японд засгийн газрын тэтгэлгээр, Японы засгийн газрын тэтгэлгээр магистр хамгаалаад ирсэн. За тэрнээс хойш би хүүхдийн хөгжлийн зөвлөх гэж ажлыг хийж байна. Ер нь миний маш сонирхож исэн, бас олон жил энэ талаар орчуулга хийж исэн ийм туршлага дээр үндэслэн энэ мэргэжлийг бас сонгож авсан байгаа. Тэгээ за одоо бол ээж аваадад зөвлөх хийхээс гадна киноны продюсер бас хийж байна. Тэгтээ анхны продюсерийн ажил маань хүүхдийн кино дээр байсан учраас ерөөхдөө миний бас нэг үндсэн мэргэжилтэй холбоотойгоор хүүхдүүдтэй ажиллах, хүүхдүүдийн кэрлах гэж байдаг шүү дээ. Хүүхдүүдийг арталт нь бас томчилтой ажиллахад ер нь юуг анхаарах ёстой юм. Уран бүтээлчд хүүхдүүдтэй ажиллахад юуг анхаарах ёстой юм гэдгийг нэлээд бас нэг шин төвшөнд шинэ ойлголтуудыг оруулж ингэж ажилдаа нэвтрүүлж ингэж ажиллаж байгаа. Тэгэд маш завгүй байгаа сүүлийн үед. Тэгээд нэгэн танихгүй эмэгтэй надраа бас байнга биччихсэн. Тэгээ би яг үнэндээ бол өдөр бүр завгүй байсан. Гэхдээ өнөөдөр яг амралтын өдөр таарад би амарч байна гингуцаа тэгвэл шууд өнөөдөр ярья гэд манай хатхан төгсөө ариуна. Тий ариуна маань ингээд холбогдсон байгаа. Тэгээд бас өөрийн багч гисэн туршлагаа багч гисэн мэддэг зүйлээ та нартай харамгүй хуваалцахад баяртай байна. Та нөгөө сая хэллээ шүү дээ. Хүүхдийн хөгжлийн зөвлөх гэд хэлсэн. Тэгэхээр тэр нь яг биднэрт ойлгохоор яг тавчхандаа яг ямар юу хийдэг гэсэн үг. За эцэгчүүдэд зөвлөгөө өгдөг. Ямар эхчүүдэд зөвлөгөө өгдөг вэ? Хамгийн энгийнээр хэлэхэд бид нэр сошиал дээр хүүхд маань ингээд шар өнгөтэй байгаад байна. Яах вэ гэж бичдэг тий. Гэтэл тэр шар өнгөтэй байгаад байгаа нь асаргаанаас юм уу, өвчнөөс юм уу? Эсвэл хүүхдтэйгээ харилцах үедээ асаргаагаа буруудуулсан уу ч гэдэм үү ингээд мэдэхгүй байгаа. За дээрэс нь хүүхдтэй харилцаа дээр бид нар алдаа хийдэг те яг аль нь зөв юм чанга гараар өсөх нь зөв юм уу эсвэл хайраар булхуулж өсөх нь зөв юм уу толгой дээр гаргах нь зөв юм уу эрхлүүлэх нь зөв юм уу гэдэг ингээд олон асуудал сүүлийн үед бидний дунд толгомдж байгаа асуудлуудын нэг болсон. Ялангуяа залуу ээжүүдийн хувьд орчин үед тийм ээ бид нар ээж аавынхаа үгийг даах ёстой юм уу эсвэл яг одоо цагт одоогийн шинэлэг арга барилаар хүүхдүүдэд өсгөх ёстой юм уу гэдгийг ингээд мэддгүү болсон. Дунд нь ингээд маш хүнд байдалд орж байгаа. Дээрэс нь эхнэр нөхөр хоёр хоорондоо тухайн гэр бүлийн соёл гэж яддаг тийм ээ өөрийн өссөн гэр бүлийн соёлыг оруулах гэдэг. Эхнэр нь ч гэсэндээ өөрийн өссөн гэр бүлийн хүмүүжлийг гэр бүлийн соёлыг ингээд өөрхөн тэр шинээр үүсгэсэн гэр бүлдээ нэвтрүүлэх гэдэг. Ингээд энэ хоёрын хооронд зөрчил үүсдэг тий. Миний ээж аав намайг ингэдэг байсан. Тийм учраас би зөв байна. Танаа ээж аав ингээд байгаа нь буруу байна гэдэг. Ингээд маргаан үүсдэг. Тэгэхээр энэ маргаануудад зөвлөдөг. Тийм ээ яавал хүүхэд аз жаргалтай яг зөв хүн болж төлөвшөж тэр гэр бүл маргаангүй хүүхдээ өсгөх арга барилд суралцаад явах юм бэ гэдэг дээр зөвлөдөг байгаа. Тэгэхээр тухайн айлын кейс их чухал. Кейс тохиолдлууд тийм ээ. Айл болгоны хүүхд толгоны онцлог кейсүүд өөр байдаг.
Тэгэхээр тэр өөр айлуудын кейс дээр үндэслээд мэдээж би одоо боловсролын магистр учраас нөгөө хүүхдийн хөгжлийн онцлог, тиймээ сэтгэл зүйн онцлог, бие бялдрын онцлог гэдэг энэ онцлогууд дээр нь тулгуурлаад одоо байгаа яг нүдний чинь урд байгаа хүүхэдийн онцлогийг ингээд ажиглалт хийгээд дээрэс нь ээж аав хоёрын зан одоо харилцааны онцлогийг ингээд энэ бүх мэдээллийг авсны үндсэн дээр за энэ хүүхэдтэй ингэж харилцаарай гэдгийг зааж өгдөг. Тэгжиж хүүхэд маань над жаргалтай болно, ээж аав маань бас над жаргалтай болно. Энийг зөвлөдөг, хүнийг зөвлөх гэж хэлээд байгаа юм. Тэрнээс биш нэг тийм том албан тушаал огт биш л дээ. Тийм гэр бүлд ер нь бол тухайн гэр бүлд хүүхдээ өсгөхөд тулгамдж буй асуудалд нь одоо дэмжин тусалдаг, ярилцдаг ийм хүнийг хэлж байгаамаа. Тань дээр тэгэхээр нөгөө өөрсдийн санаачлалаар очиж тэр зөвлөгөө тусламжийг авдаг юм байна те. Тэгэхээр ерөөхдөө яг одоо таны туршлагаас харахад одоогийн байдлаар ингээд танд өөрөө хандаад зөвлөгөө аваад тэр нь яг хэр хугацаанд амжилттай яг ингээд хэр болдог вэ? Яг гоо би эрснээсээ хойш нэг хэсэг хуваараа ингээд ээж аавуудад зөвлөж агаад тэгээд сүүлдээ төрийн байгууллагт ороод яг хүүхдээ хөгжлийн төвд тэгээд төрийн байгууллагт нэг жил хагас ажиллаж байгаа. Тэгээд тэндээсээ гараад тэгээд одоо дахиад л хуваараа гэхээр их сонин штэ нөгөө ээж аауд маань өөрсдөө ингээд уцтдаг. Тэгээд хэцүү байна гэд тэгээд тэгээд уулзаад зөвлөдөг. Ер нь бол тэгтээ анх би Facebook дээр хүүхдүүдээ битгий зодооч, хүүхдүүдийг өглөө цэцэрлэг тавьчрахтаа ингэж авцраач гэд ингээд нөгөө яг гоё харсан кейсээ те ээжүүдийн гаргадаг алдааг ингээд бичдэг байсан. Айгүйх бичдэг байсан. Яг Японоос буцаж ирчээ. Тэгээ тэр бичлэгийг харсан хүмүүс зөвлөгөө өгөөч гэж орж ирээд тэр нь явсаар одоо ч ингээл нэгнээсээ сонсоол угшилтай ингээд яваад идэг. Тэгээд тэрийг одоо хуваарай гэж хэлдэг. Хуваарай тий зөвлөж байгаа гэхүүдээ. За тэгээд нэг ингээд зөвлөгөө авсны дараа мэдээж ээж амархан өөрчлөгдөхгүй, хүүхдийн маань бас бодит байдал амархан тийм ээ өөрчлөгдөхгүй. Тэгээд нэлээд хугацаа шаардлагатай. Тэгэд яг онлоор бол хамгийн доод нь нэг одоо харилцааг төлөвшүүлэхэд нэг сарын хугацаа хэрэгтэй гэж багш нар маань зөвлөдөг. Тэгэхээр нэг одоо жишээлбэл хүүхдэд 0-оос гарахтаа заавал хаалгаа хааж агаарай гэдэг зүйлийг хүүхдтэй одоо бага насны хүүхдэд зааж сургахад одоо төлөвшүүлэхэд гэсэн үг те хэлээл ойлгочдөг юм огтхон биш. Эсвэл нэг удаа өөрөө үлгэрчилж харуулаад тэгэл шууд дуурайчдаг зүйл бас огт биш те. Ингээд хамгийн доод нь нэг сар ингээд өөрөө үлгэрлээд дэмжээд урамшуулад тэгж харуулж ийж хамт хийж ийж тэгээд тэр нь сонирхолтой байж ийж хүүхдэд маань сууж өгдөг гэсэн үг. Өөрчлөлтүүд бол багаар гардаг. Тэгээж аваад уцтаад бид нар ингээд харилцаа сайжирсан гэд ярахаар амар гоё байдаг. Тэр гэр бүлийгээд нэх гоё тийм шин болж байгаа нь ингээд мэдрэгддэг тий. Энэ хүүхдээсээ болж маргаан үүсгүй байна. Бид нар гоё ингээд гоё гэр бүл болж юм гэж хэлэхээр бас баяртай. Тийм ээ. Наад чинь бол тэгтээ бас амар том сэдв болол ер нь бол явах те тохиол бүрийн ингээл бодоол хүн болгон хөвчлэн гаргадаг алдаа гэлдэх юм бол бараг дуусахгүй яриа болох бах. Яг одоо ингээд хүмүүс маань сонсохдоо за энэ хүүхдийн талаар ингээд хүмүүшлийн талаар ярих гэдэг гэж бодож байгаа бол бид хоёр яг өгшгийгчтэйгээ одоо яг өөрөө бас Японд олон жил амьдраад эргээд буцсан. Тэгээд тэр үед яг тэр буцах шийдвэрийг гаргахаас ахуулаад тэгээд яг тэрэн дээр хүүхдээ яах вэ гэдэг дээр л ээж авнараа маш их хэрэгэлзэж тэр одоо тэр байдал хамгийн хүнд тусдаг шүү дээ тий. Тэгэхээр бид хоёр бол тэр талаар хөвчлэн яг Монголд байхын дээр юм уу Японд юм байдаг Монголдо буцвал юм байдгаа яг бодит байдал дээр гэдэг юм дээр илүү их ярих болохоор та бүхэн маань нэг дууслан сонсоорой гэж ахаад нэг сануулчих. За тэгээд би одоо болохоор таны одоо яг анх нөгөө Монгол руугаа буцах тэр шийдвэрийг яаж гаргасан бэ? Тэр шийдвэр бол одоо ингээл амар хэцүү л байгаад байна л да. Би ч гэсэн өөрөө байнга л бодож идэв. Нэг буцмаар болоод тэгэл нэг мэдээ гарахаар л болмоор санагдаал ингээл яг нэг ийм байдалтай байдаг. Тийм би энэ одоо 8 настай охиноо анх гаргах үедээ энэ хүүхдийн одоо бүх эрүүл мэнд
боловсролын асуудлыг би Япон улсад даатгандаа гэсэн мөрөөдөл надад байсан. Яг гэвэл би олон жил бас Япон энэ хоёрын хооронд ирж чицсэн байсан. Японы хөгжлийг ойлгодгийн хувьд те хүүхдээ Японы боловсралтай болгох гэдэг мөрөөдөл манай гэр бүлд байсан. Тэгээд азар 2 сартай байхад нь би шалгалт өгч тэнцээд ингээд Японд очсон. За мэдээж одоо анх очиход бол яандаа л гэж бодож исэн. Тэгээд за ингээд очсон тий маш олон ингээд түүхийг ингээд өөрчилж байгаа шүү дээ. Тэгэхээр сая асуулт бол буцах шийдвэрийн талаар асуусан учраас тэр очсон үеийг орхиод буцах үе рүү орё л да шууд тий. Тэгээд миний нөгөө саяын мөрөөдөл ингээл Японд л хүүхдэд боловсрал өгнө, эрүүл мэндийн хамгаалтанд нь орно, тэ эмнэлгийн хамгаалтанд нь байна гэж боддог байсан талаар болоод нөгөө засгийн газрын тэтгэлэг учраас эхлээд засгийн газрын тэтгэлэг дуусангууд сургуулаа төгсөнгүүт заавал буц гэж хэлсэн. Тэгээд заавал нэг удаа буцангуудаа би Япон хэлтэй юм чинь Японд сургуульд орчиндоо гэж бодоод тэгээ ирсэн. Тэгээ ирчээд би буцаад ингээд явандаа гэсэн итгэл дүүрэн байсан. Японд ажилд орчин. Гэхдээ явж чадаагүй. Яад бол манай нөхөр одоо би бол цааш их олон жил одоо Японд амьдарсан. Би цааш одоо амьдармааргүй байна гэсэн учраас Япон руу ингээд буцаж чадаагүй. Тэгтээ хүүхдээ нөгөө анхны ингээд одоо Монголд ингээд цэцэрлэгт өгж байгаа юм. Тэгээ тэр дундаа бүр улсын цэцэрлэгт ингээд өгж байгаа. Тэгээ маш олон хүүхдүүдтэй одоо ингээд амар халуун тэр орчинд нөгөө ингээ газар тэнгэр шиг ингээ өөр орчинд очиж байгаа байхгүй юу. Тэгээ би бол яг үнэндээ бол сэтгэлийн одоо тэнхээ муутай байсан л да. Тэгээд юу гэж одоо шийдсэн. Анх бол 90 эртлээ би буцаа явчихна. Би буцаа явчих юм чинь зүгээр те. Бараг л нөгөө цэцэрлийнх нь хувц мувц тэгэл тэр бичиг баримт бүх юм ингээл кип хийгээл тэртээ дөрөв буцаад очиж байгаа юм чинь гэдэг ийм юу байсан. Бодол байсан. Тийм болохоор ингээ шууд ирчихэж байгаа. Тэгээ ирээд за буцах явах хүртлээ цэцэрлэгт өгчээгээ. Тэгээд цэцэрлэгт ирсний дараа бол үнэхээр хүнд байсан гэд газар тэнгэр шиг хоёр ялгаа. За тэгээд энэ газар тэнгэр шиг энэ ялгааг би хүүхдийнхаа сэтгэл зүйд яаж би нөлөөлөхгүй байх вэ гэдгийг хамгийн түрүүнд бодож эхэлж байгаа юм тий. За тэгээд энэ дээр би ямар арга хэмжээ авсан бэ гэхээр мэдээж одоо яг ээж хүний хувьд миний хувьд тэр цэцэрлэгийн орчин Монголын орчинг бол шууд амар голоол тий. Тэгээ яанаа л гэж бодож ирсэн. Тэрийгэ хүүхдтэй би ерөөсөө мэддэгдээгүй. Нөгөө ингэж ил гаргаагүй гэсэн үг тийм ингээд нүүрэндээ үрчих юм уу, багштай нь муухай харилцах юм уу, аавтай нь одоо пөөх ингээд дэш тэгээд нөө бид нар айгүйх бухимддаг штэ дэлгүүр ордог ч юм уу, хогтой үед амар бухимддаг тийм. Ерөөсөө тэр бухимдлыг хүүхдтэй ингэж харуулахгүй гэж зорж исэн. Тэгээд цэцэрлэгт орохт миний хүүгийн цэцэрлэг өстой гоё юм байна. Дандаа нөгөө нэг юм сайн талыг нь олж харж исэн. Гэтэ би олж харж исэн бишээ сайн талыг нь хүүхдтэд тайлбарлаж исэн. 5 настай эргэж ирж байгаа. 5-та 1 жил улсын цэцэрлэгт сурж байгаа. Тэгээд би бүх юмыг түүнээс нууж исэн. Өөрөөр хэлбэл муухай байх, багш нарын онцгүй байх, орилох бүх юм. Тэгээд би сургуулийнхан бишээ цэцэрлэгийнхэн багш нартай шууд уулзалт хийж исэн ингээд манай хүүхэдтэй битгий орлоороо манай хүүхэд юм сурахгүй шүлэг цээжлэхгүй байх нь надад ерөөсөө хамаагүй. Гэхдээ зүгээр битгий орлоороо яад гэвэл тэр маш тайван орчноос ирсэн юм аа. Гинт ингээд сууцгаа гэд орилох юм бол чи яагаад шүлгээ цээжлэхгүй байгаа? Чи над дууга дуул гэх юм бол ингээд шоконд орноо. Тийм учраас битгий манай хүүхд рүү шүлгээ цээжлсэнгүү гэрээ гэж ингэж гуйж те ингэж хандчихсэн. Тэгээд ерөнхийдөө бол яг ийм хүнд үеүүдийн бол яг хамтдаа даван туулсан багштай цуг гэсэн үг. Тэгээд айгүй хурдан гүйжчил одоо авах юм уу, хамт байх юм уу те. Тийм аргаар даван туулсан. Тэгээд хагас жил болсны дараа ингээд жоохон тасаад ирсэн. Нөгөө хүүхд чинь нөгөө найзтай болж ирээд тэгээд монголоор ингээд айгүй ганц хоёр үг айгүй хөөрхөн хэлдэг болоод тэгээд ингээд баг багаар миний итгэл ингээд сайжраа. Тэгээ манайх Япон руу бас буцаж чадаагүй. Тэгээд нөгөө виз бид нар ч ингээд хөөцөлддөг штэ тий. Тэгээд манай нөхрийн ажлын визийг сунгаж өгөөгүй. Бид нар баг багаар тасах шаардлагатай болсон л та. Тэгээд ер нь бол сэтгэл зүйн хамгаалалт хийх гэдэг маш чухал үйлдэлийг ээжүүдтэй захимаар байгаа. Тэрнээс өөрийнхөө стрессийг гэр бүлийнхаа
энд одоо идэх юм байхгүй нь пөөх энд очирлахгүй нь ямар заваа юм бэ ч юм уу те ямар бүдүүлэг юм бэ ёс зүг юм бэ гэдэг энэ нөгөө соёлын өөрчлөлтөө хүүхдэд ерөөсөө харуулж болохгүй. Тэгжээж хүүхдүүдийг энэ хоёр маш ялгаатай энэ хоёр улсын дунд авч чадна гэж хэлэх гээд байгаа юм л да тийм. Тэгэхээр танайх чинь хоёр хүүхэдтэй гэсэн бэлүү. Том нь болохоор бүр том байсан гэсэн тий. Том хүүхдийн хувьд юу нэг хэрхэн үйлэж авсан бэ? Яг энд байж байгаад буцаад явах. За энд ирсэн бас сэтгэлнээс аягүй сонирн баха бодоод тах. За томыг бол яг ахлах сургуульд аваа явсан. Ахлах сургуульд байхдаа гэхдээ биш үү манайх ингээд манай сургууль бүр хөдөөний ууланд байдаг сургууль ахгүй юу? Тэгэхээр тэнд нөгөө ахлах сургуульд би оруулахыг хүсээгүй. Яа тэгвэл нөгөө суурь нь англи хэлтэй хүүхэд байсан учраас тэр бүр Японы нөгөө нэг ямар хөдөө гэдэг лээ аглаг бөглөө хөдөө гэдэг лээ. Бөглөө хөдөө англи хэлээр хичээл орох ямар ч боломжгүй байсан байхгүй юу? Тэгээ тийм учраас Осакагийн төвд аймаар сүртэй сургуульд ингээд оруулсан. Тэгээд яг англи хэлээр хичээл зааж өгөх тийм олон улсын сургуульд оруулсан. Тэгээ харамсалтай нь манай охин бол ер нь Японд тасаагүй. Тэгээд нөгөө Японы нийгмийн тэр одоо баригдмал байдал маш их ёс дүрмийг бүр чандлан бүр нэг бүрчлэн ингэж дагдаг энэ байдлыг одоо ерөөсөө хүлээн зөвшөөрч чадаагүй манай хүүхдийн хувьд. Тэгээд ээж нь уг нь энэ дүрмийг биелүүлж чаддаг хүн штэ. Тэ? Ээж аав нь насаараа өөрийнх нь хажууд Японы хэлээр ярьж исэн, Япон руу ирж очиж исэн хүмүүс штэ. Тэгэхэд л манай хүүхд үнэхээр энэ орчинд тасаагүй. Нөгөө өмнө амьдарч байгаагүй тий. За тэгээд маш хэцүү байсан. Ээжээ гэл надад хэцүү байна. Ээжээ би Япон хоол идмээргүй байна. Гэт дандаа нэг тийм пицца, бүргэр идэх жишээний. Тэгээд энтэг хоол мал руугүйг орчдөг. Одоо тэр нөгөө Япон тэр нэг гоё эрүүл хоолууд руу орохгүй байгаа байхгүй юу. Тэгээд татвар хайранд байсан. Тэгээд үнэхээр хүнд. Тэгээд Япон охтуудтай бас найзалж чадахгүйсэн. За энэ бол яг нөгөө тухайн хүүхдийн онцлог байсан тий. Тэгэхээр би надад бол мэдээж ээж хүний хувьд маш харамсалтай байсан. Дээрээс нь миний одоо хүүхдээ Японы дээд сургуульд оруулах гэдэг мөрөөдөл бол замхарсан. Манай хүүхд бол би Японд ч байж чадахгүй байна. Энэ Японд чинь энтер гэж ярьдаг байсан. Тэгэд арай хэж 2 жилийг өнгөрүүлсэн. Тэгтээ би тэр арай хэж өнгөрүүлсэн 2 жилийг яаж даван туулсан бэ гэдгээр би хүүхд рүүгээ хашгирах юм уу? Одоо би чамааг өндөр үнэтэй сургаж яхад чинь би зовж яхад чинь гэж нэг ч өөрийнхөө одоо зовлон жаргалаа хүүхдтэй би наагаагүй. Гэтэ энийг би яагаад одоо ингэж чадсан бэ гэхээр багш нартайгаа зөвлөдөг байсан. Багшаа манай хүүхд ингээд ерөөсөө тасахгүй байна. Тэгээд ингээд удаан над руу холбоо барихгүй байна. Тэгээд холбоо барихгүй байж байгаад нэг холбоо барихаараа ээж хоол явуулаач гэд тий. Тэгээд тэр хоол нь би ямар хоол явуулах хэрэгтэй юм гэхээр үгүй мөнгө явуулаач гэх. Тэгээ мөнгө явуулахаар дандаа нэг тийм Америк стилийн хоол авчихэд байна. Ерөөсөө би ингээд тэр Японоос одоо суралцах хэвээр эрүүл байх тий хямгатай байх гэдэг юм ингээд би одоо нөлөөлж чадахгүй, зааж чадахгүй гэсэн чинь манай багш намайг ингээд амар том нүдэрээ хараад танаа хүүхд чинь чам руу холбоо барьж гин энэ аягүй сайн яв хэрэг чамаас тусламж хүсэж гин энэ бол бүр сайн хэрэг ер нь өсвөр насны хүүхдүүд бол маш хүнд даван туулдаг тий өсвөр нас гэдэг өөрөө маш одоо өөрийн гэсэн онцлогтой маш хаагдмал ээж автагаа ярнаа гонж ийм одоо онцлогтой байдгаа гэдэг надад маш их өсвөр насны хүүхдүүдийн онцлогийг судлахыг зөвлөж исэн. Харин чи баярлах хэрэгтэй чам руу эрүүл харилцаагаар холбогддог юм байна. Тэгээд энэ эрүүл харилцаан дээр чи харин ч та нөгөө нэг гой баяр баясгалантайгаар буцаагаад хариулах ханаа өгөх хэрэгтэй. Тэг реакшн үзүүлэх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тэгээ энэ яаж болох юм бэ? Нөгөө миний уламжлалт Монгол сэтгхүү ингээд надтай зөрчилдөгдөө штэ тий. Ста нэр ээжигээ ингээд тахтай ядг би л зовж штэ ста. Гэхдээ би ер нь оюутны мөнгөөр яаж болж ийн гэж бодож байгаа. Гэхдээ би энд ста зүгээр тий ста нэр чаахан хийж идэл бүх юма чам руу явуулж штэ тий.
гэдэг юмар би маш дотроо ингээд зөрчилдөд байсан боловч хүүхд рүүгээ тэгж нэг ч орилох хашгирах тийм зүйлийг бол хийгээгүй. Тэгэд манай багш нар л ер нь энэ одоо өөрлөвчин ярилцдаг энэ харилцааг бити одоо нөгөө нэг өөрийнхөө одоо үзэл бодлыг тулгаж ингэж муухай болгоороо. Япон хүүхдүүд харин ч бүр ингээд юм дуурхаа болдог, ээжүүдээсээ тусламж авахаа ингээд болдог. Тийм бүр хүндэрдэг. Тийм учраас энэ өөр орчинд авцраад орчихсон энэ хүүхдээ ойлгож хүлээж аваарай гэж дандаа нөгөө эерэг зөвлөгөө өгдөг байсан. Тэгэл би ойлгоо тэгээд төгсөлтөн дээр нь очсон. Тэгээд төгсөлтөн дээр нь очих үед ингээл нөгөө цагтл өчтдөг юм байлээ штэ. Жаавд та. За тэгээд тэр бол зүгээр асгаруулсан да нэр ээжээ та ста надад тэ ингээд мөнгө явуулдаг байсан л гин ээжээ та миний төлөө бүх зүйлийг хийсэн л тийм учраас би энэ сургуулийг төгсч чадлаа л гин айгүй хөөрхөн тийм цагтл өчээ. Тэгээд би ингээд эдгэрсэн гэхүүдээ. Гэхдээ би хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хүндэтгэх ёстой юм байна гэдэг айгүй том сургамж авсан. Ер нь заавал над шиг Япон дуртай хайртай тийм хүн болох ёсгүй юм байна гэд. Ингээд тэгээд хүүхд маань би Японд дээд сургуульд орохгүй гэж хэлээд тэгээд Монгол руу хамт ингээд буцсан да. Та тэгээд одоо яг тэр үед бол ингээд Япон руугаа за явчих юм чинь гэд сэтгэлтэй байсан гэсэн штэ тий. Тэгээ одоо ингээд буцсан бас нэг хэдэн жил өнгөрцөн байгаа. Одоо ингээд бодоход за эндээ байсан угаасаа болсон юм байна гэдэг ч юм уу тийм бодол ер нь одоо яг бодогддог уу. Гэтэ эндээ байсан нь болсон байна гэж бол боддоггүй. Гэхдээ одоо энд байгаа нь сайн хэрэгч биш, муу хэрэгч биш. Гэтэл хэрвээ бид нар Японд очиод ажилд олоод очсон байсан бол тэ энэ бас мууч хэрэг биш, сайн ч хэрэг биш байх байсан. Энэ нөгөө нэг амьдралын зайлшгүй шаардлагаар бид нар Японд амьдардаг. Амьдралын зайлшгүй шаардлагаар бид нар Монголд амьдардаг, тийм үү? Энэ өөр орчинд дасан зохицох хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл би одоо Японд л байх байсан штэ гэж стресстгүй. Үгээр одоо би одоогоор амьдрах хэвээр. Одоогийн Монголдо байгаа нөхцөлийг би сайн байлгах хэвээр гэж одоо хичээж байгаа. Гэхдээ боломж гарвал манай гэр бүл Япон руу явхад бол бэлэн байгаа. Гэхдээ харамсалтай нь энэ бол зөвхөн ээж аваа хоёрын хүсэл. Манай 8 насд бол би найзуудаасаа салахгүй шүү. Би Япон руу явахгүй гэд эхэлсэн байгаа. Тэгээд энэ нь бол надад бол айгүй бас том проблем. Би нэрэл одоо хэрвээ одоо би зүгээр амьдралын шаардлагаар Япон явах шаардлага ингээ гарчих юм бол хайртай найзуудаас нь би хүүхдээ салгаад авч явах би тэр бэлтгэлийг хангана гэсэн үг те. Хүчээр салгаад явна гэсэн үг байхгүй. Гэхдээ би одоо ямар ч байсан л энд ингээд ажил амьдрал ингээд бүр маш их буцалтгүй ингээд яваад байгаа учраас одоогийн байгаадаа би хүүхдээ айгүй сайн монгол хэлтэй болгох ёстой. Айгүй сайн монгол ахуйд танилцуулах ёстой. Яг би ирээдүйд бол хүүхдээ нөгөө томыг чадаагүй. Тэгэд багыг бол яг Японоос школтой, Япон соёлтой байгаасаа л гэж хүсэж байгаа. Та одоо тэгэхээр юу? Таас нөгөө Монголдо буцсан байгаа. Японд бас ингээд амьдарч байгаад Монголдо иргээ буцсан өөр бас зөндөө хүүхдэд бас таарч лээсэн баг гэж бодоод юм л та. Тэгэхээр ер нь ингээ анзаархаар та өөрөө ч бас Японд амьдарч исэн гэхээр ер нь яг Монголдо Монгол хүүхд өсөх, Японд ингээд Монгол хүүхд өсөх хоёрын хамгийн том одоо ялгаа нь одоо сэтгэл зүйн хувьд гэх юм уу? Хамгийн том ялгаа нь таны бодлоор юу вэ? За нөгөө энэ чинь нөгөө маш том сэдв баггүй юу? Тэгэхээр өшөө чи нөгөө Японд очисон монгол хүүхдийг сэтгэл зүйн хувьд одоо авч явах та энэ чинь монгол хүүхд шүү дээ гэдгийг хит дүвэлгэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл нэг манайхан нөгөө ингэж яриад идэг штэ. Яна одоо нөгөө монголоор сайн ярихгүй бол монгол хэлээ вартаад байна гэд манай Японд гэдэг ээж аваад ярьдаг те. Тэгээ Монгол яг community руу аявуух явуулъя. Монгол сургуульд л үгийч гэдэг юм уу. Тэгээд нөгөө монгол хэлээр ярьж сурахгүй бол баларна гэж боддог. Яг юу баларх юм гэдгийг одоо монголоо мартчихнаа гэж боддог. Тэгээд хит нөгөө нэг хүчилж одоо нөгөө монгол ахуйг заах оролдлогууд хийдэг. Энэ одоо хүүхдийн
яг үнэндээ сэтгэл зүйн хувьд их том одоо дарамт болж ирдэг. Гэтэл амьдарч байгаа орчин нь бол Японы нийгэм шүү дээ, тий? Тэр яг одоо байгаа Японы нийгэм дэх амьдралаар нь тухайн хүүхдийг авч явах хэрэгтэй байдаг. Нөгөө Монгол хүүхд шүү дээ гэдгийг хит дүгийлгэж болдгоо гэсэн үг. Зарим ээж аавд үгүй манай Монголд ингэдэггүй. Тийм учраас та битэн ингээрэй гэдэг нөгөө багш нарт нь очиж хэлдэг тухайга Японд Монгол ээжүүдийн групп гэж байдаг тий. Тэгээ би бас тэнд байдаг л та тэр групп дээр айгүй хоорондоо бичиж ингэж бие биендээ зөвлөсөн байдаг. Одоо яагаад Япон нууд ингэж байгаа юм бэ? Очоод хэлцдгийн билүү ч гэдэг юм уу. За жишээлбэл хамгийн том яригддаг кейс нь юм штэ. Хөл нүцгэн байлгаад байна. Тэ? Тэгээд манай Монголд бол хөлнөөсөө дулаахан байлгах хэрэгтэй байдаг. Тэг хөл нүцгэн жоохон хөлтийг ингээд байлгаад тахаар нус нь ингээд байнга гараад байна. Тэгээ нусыг авчихгүй штэ тэр Японд цэцэрлэг. Тэгээд би одоо хилдэгэн билүү нусыг авч өгөөч ямар сэтгэлгүйн бэ гэд би загинчлаа өнөөдөр энтер гэд тэ. Айгүйх тэгж ярьдаг. Тэр яг нөгөө Монгол сэтгхүүгээр сэтгэж Монгол ахуугаар сэтгэж тэр цэцэрлэгтэй харьцах гээд байна л да. Тэгээ тэр бол хүүхдэдээ ч дарамттай, багш нартаа ч дарамттай, өөртөө ч дарамттай. Ингээ асуудал шийдэгдэхгүй ингээд нэг нэгэндээ улам ингээ ангал үүсгээд яваад байдаг. Тэгэхээр би зүгээр юу ч хэлэх гээд байна хэрэг асуултанд нь зөв хариулж гинэ үү үгүй юу гэдэг мэдэхгүй байна. Японы нийгэмд өсөж байгаа монгол хүүхдийг хэд эн чин монгол хүүхд шүү дээ гэж дүгийлгэх хэрэггүй. Яг Япон хүүхдүүд яаж өсөж ийн яг тэргээр нь өсгөх хэрэгтэй. Одоо харин тэр сэтгэл зүйн хүндрэлийг хэн үүрхэстэй гэхээр ээж аав үүрхэстэй хүүхдтэй биш. Өөртөө өөрүүлэх хэрэгтэй. Яа би анх тэгэл бас хүүхдээ хөвл нүцгэн аимшигын цемент шиг хүүтэн шалан дээр те ингээд хамаг оймсын ингээл хүү татаж аваад хөл нүцгэн гүйлгээл эн чинь Монголоос очиж байгаа хүүхд штэ тэгэнгүүт ингээл маргаашнаас нь ингээд шив шингэн нус гоожж эхлээл тэгэл тэр нь бүр амар удаан үргэлжлээл те тэгээ тэрийг даван туулахад мэдээж амаргүй ийм зүйлийг даван туулах. Тэгэхээр яг Япон цэцэрлэг ийм дүрмтэй байдаг яг тэрүүгээр нь харин ээж аваад зоригтой байх хэрэгтэй гэж боддог. Монголд авчирсныхын дараа бас эсэргээрээ те нөгөө хит те яг хөө би бол бити манай хүүхд рүү хашгираарай гэж бол ингээд хэлжсэн боловч хит нөгөө нэг нялцгаруулах те одоо ингээл одоо манай ээж аваад айгүйх ийм юм хийгээд байсан. Японд байсан хүүхдүүдийн community-гээд зөвхөн хооронд нь тоглоулдаг ч юм уу. Эсвэл ингээд нөгөө Япон хоолнд айгүйх очиж ордог ч юм уу те нөгөө Японыг мартуулахгүй гэд. Одоо тийм үйл үг. Гэтэ эн чин генкай арун даа юу? Генкай гэдэг чинь хязгаартай зүйл шүү дээ. Тэ? Хэдий болтол ингээд Японыг мартуулахгүй гэд баахан Япон юмар дагуулж явах уу? Тэгэхээр яг л хаана ирсэн бэ? Тэр нь юу юм гэдэг орчныг хүндэтгэж ингэж харьцуулахад эцэг эхийн одоо тэр хүчин зүтгэл бол маш том үүрэг гүйцэтгэх ёстой байдаг. Би харин бас ингээд зүгээр гоё уучлаарай. Үгүй. Одоо таны тэр нөө аимс тайлдаг жишээ машинээс ахуулаад одоо дөнгөж хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж байгаа ээж нар ч юм уу бас сонсоод за авдсан бэ ч юм уу бас нэг тийм жижиг юмнаас ч гэсэн ойлголт аваад явах ах гэж бодоод байна л та. Тэгээ би болохоор ингээд одоо юу гэдэг зүгээр яг миний надад төрөөд байгаа бодол нь юу вэ гингүүд манай томчин болохоор одоо 13 хүрэж байгаа. Бага нь болохоор одоо яг дунд сургуулаа бага сургуулаа төгсөж байгаа байхгүй юу? Бага нь болохоор одоо 3 хүрэж байгаа юм 2 хүүхэд байгаа. Тэгэд ингээд ажиглал ангууд нэг амар сүртэй тийм найз нөхдөдтэй болохгүй. За ингээл яванда манай том бол одоо чинь Японд ирээд 4 жил орчим болж байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээд монгол хэл нь мартагддаг ч гэдэм үү те. За одоо зүгээр би багаараа бодонгоо за ингээл удаандаа ингээл одоо нэг хамаатан садан эмээ өвөө гэдэг ямар ч ойлголтгүй өсөж ин доо тэргээл бодогдоод байгаа байхгүй юу? Яг би нөгөө нэг өөрөө явах магадгүй хүсэлтэй байгаад тэгээд нөгөө хүүхдүүдээ энд ингээл нэг л дасахгүй нэг л яг одоо бас нэг тийм ер нь л Япон хоолоо яг танаа том шиг
манай том хүү бас иддэггүй, Япон юм тийхгүй, ахиа тийм хоол ийдсэн юм уу? Би энэ чинь сургууль дээр арай гэж иддэг. Одоо болно гэл ингээд амар ууралж хүлээж авдаг. Тэгээд ингээд ажиглаад ангууд за ер нь бол Японд ингээд өсөх юм бол энэ бас юм хамаатан садан төрөл садангуу тэгэл энэ тэнд нэг ганц хүүхдүүд тэгээ найз нөхдөдтэй ч болсон юм байхгүй ингээл уйдаал хүүхдүүд бол бас амар хэцүү байд юм байна гэж өрхөдөө бодоод тэр нь одоо миний бас нэг буцхад амар нэг юм түлхээц болоод өөрийн хүсэл бол мэдээж бас байгаа ч гэсэндээ хүүхдүүдээ эргээд ингээд бүр сайхан дасчуулна эндээ ингээд сайхан амьдрах гэдэг яг тэгэж бас байхгүй байгаад байгаа байхгүй юу? Багыг бол хараахан одоо жоохон болохоор мэдгүй л агаад байгаа юм л да. Яг үнэ энэ дээр нөгөө яг би мэрэгжлийнхаа үүднээс хүүхдийн сэтгэл зүй ямар байдгүй гэдэг үүднээс ярих гэж бодож байна. Ялангуяа 13 настай хүүхд гэдэг бол 9 дөрөв анх оцсон байна гэсэн үг шүү дээ, 4 жил болж байгаа. Тэгэхээр 9 нас гэдэг бол бас яг нөгөө шилжилтийн нас руу орохын өмнөх ийм бас шийдвэрлэх үе л дээ. Тэгээд миний одоо том охин дээрээ хийсэн алдаа одоо яг бас танай гэр бүлийн бас нэг хийсэн бас алдаа байж магадгүй. Одоо намайг ярахаар нэрээ тэгсэн байж магадгүй гэд эсвэл үгүй бид өөр байсан гэж бодоорой тий. Яасан гэхээр би бол жишээлбэл Томыг яг өндөө бол авч явна гэж ерөөсөд шийдвэр гаргаагүй байсан. Томыг бол нөгөө энд Америк сургуульд сурж исэн учраас Америк сургуулийн Монголд төгсгөчий гэж бодож исэн байхгүй юу. Тэгээд тэр үүднээс өөртөө огтхон ярилцаагүй байхгүй юу. Хараа өөрөөр хэлбэл суур бэлтгэл хэрэгтэй байдаг. Энд чинь хүн штэ тий. Тэгэхээр энэ одоо бүхэл бүтэн 7 наснаас дээш нөгөө нэг санаж гэнэ үү? Яагаад 7 настай хүүхдийг одоо ээж аваа салахад хинийхэн талд очих вэ гэж шүүхтээр асуудаг вэ гэхээр бүрэн одоо нөгөө шийдвэр гаргах тий үзэл бодлоо илэрхийлэх юм чадамжтай болцсон үе яахгүй юу? Сэтгэл зүйн онцлогоор хүүхдийн хөгжлийн онцлогоор нь ярих юм бол тэгэхээр бид одоо 9 настай хүүхэд за манай охин бол бүр 15 тавтай очсон тий. Тэгэхээр энэ тэр нэгэнт одоо шийдвэр гаргах өөрөө сонголт хийх гэдэг энэ одоо хүндэтгэлтэй харьцах үе нь явж байгаа байхгүй юу? Тэрэн дээр нь бид нар нөгөө суур бэлтгэл ерөөсөө хийгээгүй байх магадaltaй. За манайх бол тэгсэн. Анхнаасаа манайх явах хүртлээ бид нар ч ингэсэн. Явчаад тэгээд араасаа дуутсан байхгүй юу? Тэгэхэр чин юу ч нөгөө бэлтгэл хийгээгүй, өөрийнх нь үзэл бодлыг ч асууж ярилцаагүй. Тэр хүн чин Японы нийгэмд би очих юм байна. Юу нь гоё юм болоо гэж би судлах, бэлтгэх те хэрэгтэй байсан шүү дээ. Тэрийг нөгөө огт хийгээгүй. Тэгээд ээжээ би ийм юмд дуртай байна. Би ийм юмд дургүй байна гэж тэр үед одоо хариулах юм бол тэр юмд яагаад дургүй байгаа вэ гэдгийг олж ингэж гаргаж гоё халуун татноор ярилцаад хугацаа өгөөд тэгээд өөрийг нөгөө ойлгож харилцах юм харилцаанууд ер нь манай гэр бүлүүдэд дутагддаг байх гэж боддог. Тэгээ манай охин ч гэсэндээ зүгээр л гэр бүлдээ ирж ийн гэж боттол нэг ингээл нэг тусгаарлагдаад нэг өөр сургуульд очсон тий. Энэ бол яг үнэндээ бол хүүхдийн хувьд үнэхээр зэрлэг балмад үйлдэл ахгүй юу? Хэрвээ бид нар одоо боломжтой байсан бол хизээж гэр бүл тэгж салж амьдрахгүй штэ тийм биз дээ. Тэгэхээр гэр бүл салж амьдрж болно гэдэг шийдвэрийг гаргасан нь өөрөө энэ бол маш балмад үйлдэл. Тэгээд дээрэс нь эн чинь хүүхдтэй очиод тэр нийгэмд дасахгүй байх нь түүний буруу огтхон биш байхгүй юу? Тэгээ яг үүнтэй адилхан бид нар ер нь хүүхдийнхаа сэтгэл зүйн бэлтгэлийг огт хийдгүү. За тэгэхээр шууд ирдэг. Ээж аавын сонголтоор шууд одоо энэ гэр бүлийн одоо шийдвэрүүд гардаг. Энэ хүүхдүүдэд маань хүнд тусдаг. Тэгээ энэ хүнд тусдаг одоо процесс өөрөө их удаан явцтай. Одоо тэр дургүй байна уу? Ер нь Япон зөвхөн байна гэл дандаа нөгөө нэг юм майнас гэж ярьдаг штэ тий. Сөрөг зүйлүүдээ ингээд хараад тэр нь нөгөө нэг сүултээ ингээд жоохон нөгөө сэтгэл готрол тий сэтгэл зүйн хэлмэлээр ярих юм бол тиймэрхүү юмнууд руу оруулаад ээж магадгүй. Тэр нөгөө эерэг бодлыг төрүүлэх, эерэг байлгах, эерэг зүйлийн сонголт хийх гэдэг чадамж нөгөө тийм хугацаа өгөөгүй байх магадaltaй гэж би бол
тайлбарлаж байгаа юм л да. Тэг манайх бас тийм айгүй том алдаа хийсэн. Тэгээд би одоо ч харамсдаг манай охин Японд бол дуртай биш нөгөө миний ингэж их одоо насаараа ажилласан насаараа Японд ингэж шүтэж амьдарч байгаа миний энэ одоо юунд те манай охин ерөөс хизээж дурладаггүй байдал нь миний л одоо алдаа манай гэр бүлийн л алдаа байдаг байхаа. Гэхдээ би одоо л түүний бодлыг хүндлэх ёстой тэр чинь шал өөр хүн ийм л зүйлээр одоо батж байдаг. Тэгээд юу тийм одоо за жишээ нь одоо миний ойрын бас найз байгаа юм л да. Одоо 3 хүүхэд нь гуруула Японд төрчихсөн одоо ийм залуу гэр бүл байна. Том хүүхэд нь одоо бага сургуульд сурж байгаа. За ингээ бага сургуулийн төгсгөөд ер нь бол аав ээжийн шийдвэр одоо аваад харъя гэдэг ч юм уу те төгсгөөд одоо нэг хэдэн жилийн дараа аваад харъя гэдэгтэй яг уу одоо өөрсдийнхөө хувьд бол одооноос ингээл Монголтой холбоотой гоё юмнууд яриад одоо сэтгэлийн л бэлдээд байгаа юм байна л да танилцснаар. Тэгэхээр яг хэр хэмжээнд бэлдээд хэдийн хугацаанд яаж бэлтгэх нь одоо тэр хүүхдүүдийг ээж аав нь бол Монгол руу буцах гэдэг шүү дээ тий. Хүүхдүүд нь бол Японд угаасаа л одоо ингээд байх дуртай байгаа. Тэр тийм хүүхдүүдийг яаж ямар аргаарч гэх юм уу ямар хугацаанд бэлдэх ёстой юм бэ? Сэтгэл санааг нь. Нэгдүгээрт яг би энэ бол бас маш эмзэг яриа л да. Тэгээд нэг тийм чанга дуугаар хэлж байгаа зүйл бол биш шүү те. Гэхдээ ямар ч мэрэгжилтэн хүн ингээд юм асуухад ингээд хариулахыг л ингээд хичээдэг байхгүй юу? За тэр үүднээс л хариулахад гэж байгаа. Одоо том дуугаар хариулаагүй. Тэр үүднээс одоо хариулах гэж хичээх үүднээс хариулахад ер нь бол нэгдүгээрт яг одоо амьдралын шаардлагаар буцах болсон одоо нөгөө харих ингээд боллоо гэдгийг нэлээ эртнээс ер нь 5-6 сарын өмнөөс ингээд дамжуулах хэрэгтэй хүүхдтэй. Тэгээд хүүхдийн анхны одоо тэр үед төрсэн мэдрэмжийг тэр чигээр нь хүлээж авах хэрэгтэй. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо нөгөө нэг анхны Монгол буцах боллоо гэдэг шийдийг дамжуулах процесс өөрөө маш чухал. Энэ хараа эмч нар одоо хүнд онош дамжуулж байгаа процесстой адил тийм нарийн зүйл. Пад хийтэл ингээд хилчдэг юм биш. За одоо буцсан шүү. Одоо буцахаас өөр аргагүй. Одоо тэгээ их одоо бүгд буцсан да гэж хэлдэг зүйл биш те. Тэгэхээр онош дамжуулах процессыг ч гэсэндээ жишээлбэл за би муухай кейс авах гэж шүү. Та өвдсөн байна гэж хэлэхэд те шууд хэлдэггүй штэ. Гэр бүлийнх нь хүмүүсийг байлгана маш одоо эргээр за та 50 байгаараа гэж хад хэлдэг те. Ер нь тэр дамжуулж байгаа процесс нь өөрөө яг түүнтэй адилхан эхлээд одоо нөгөө тэр дамжуулж гэртээ харих боллоо гэдэг дамжуулж байгаа процесс нь чухал. За тэгэхээр яаж дамжуулах вэ гэхээр дандаа нөгөө нэг юм орчны юм зөв тохиргоо байх хэрэгтэй. За орчны зөв тохиргоо гэж юу хэлж байгаа юм гэхээр ядчилтэй гэр бүлийн халуун дулаан юм хоол идж байгаа эзний дараач гэдэг юм уу гэр бүлээрээ гоё амралтанд явсны дараач гэдэг юм уу бүх хүмүүсийн сэтгэл санаа юм өөдрөг байх үед хэлж явах хэрэгтэй. Хоол идсэн гидсэн цатгалан үед хэлж явах хэрэгтэй. Жишээлбэл те одоо жишээлбэл хоол мол идээгүй гаднаас орж ирэхэд нь хөөе манайх буцгалцсан байж тээ гэж шууд хэлэхгүй ч юм уу те. Тэр ийм нарийн нандин зүйлээдэг хүүхдтэй харилцах гэдэг нь өөрөө. За тэгээд ингээд гэр бүлэрээ ингээд эсвэл гоё тэм сэтгэл санаа өргөсөн шинэ газар очиж болно штэ тий. Тэгээд ингээд шинэ газар очоо тэгээд би та нартаа ингээд нэг зүйл хэлэх хэрэгтэй боллоо. За тэгээд ингээд дандаа нөгөө урдчлан ингээд дэвсэж өгдөг. Та нарыг Японд сайн гэдгээ мэднэ. Та нар Японд үнэхээр хичээж исэн тий. Миний хүү бол үнэхээр одоо мундаг байсан. Япон хэлийг сайн сурсан. Дандаа ингэж гоё нөгөө дэвсэж өгөөд тэгээд харамсалтай нь ингээд бид нар буцах боллоо. Гэхдээ энийг одоо ээж нь ч гэсэн хүсэхгүй байна, тэ аав нь ч гэсэн хүсэхгүй байна. Гэхдээ бүгдээрээ хамтдаа энийг хийхээс өөр аргагүй байна. За ингээд энэ бол нөгөө дамжуулж байгаа процесс гэхгүй юу? Онш дамжуулж байгаа процесс гэдэгтэй адилхан буцах боллоо гэдгийг дамжуулах процесс өөрөө маш чухал. За энэ нэгдүгээрт. За хоёрдугаарт
тэр нөгөө 5 6 сарын өмнө ч юм уу, жилийн өмнө ч юм уу ингээ нэлээд урт хугацааны өмнө дамжуулж байгаа шүү дээ, тий. За тэр хоорондох тэр бас үеуд их чухал. Буцах хүртэх тэр үе. За тэр үедээ ямар байх уу гэхээр тэр хүүхдтэй төрж байгаа тэр мэдрэмжүүдийн бүгдийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ээжээ би буцмааргүй байна. Ээжээ би найзуудаасаа салмааргүй байна. Ээж тэгээд Монголд очихоор ч одоо идэх хоолгүй бидтэй. Хоол би махан дургүй эзтэй ч гэдэг юм уу. Энэ болгоныг нь харин тийм ээ ойлгож байна. Ээж нь чамааг маш сайн ойлгож байна. Тэ? Би одоо чиний талд байна гэдэг энэ одоо нөгөө нэг accept гэж хэлтгэлтэй ижил сэтгэл зүй гэж хэлдэг. Нөгөө нэг юу яриад байгаа нь тэгэл болно шүү дээ. Тэгэл Японд Монголд ч гэсэндээ Япон ресторан байж л байгаа шүү дээ ч гэдэг юм уу. Ингиж нөгөө нэг юм хариултыг ингэж буцааж ерөөсө болтгоо. Ингиж нөгөө буцаагаад ингээд нөгөө дэвсэж тэ. За ингээд нэг хэсэг хугацаанд ингээд accept хийгээ явчлаа шүү дээ. За тэгэхэд нөгөө тодорхой хугацаа өнгөрнө. Хүүхэд юу мэдэрдэг вэхээр ээж аав ч гэсэндээ намайг хүнд байгааг ойлгож байгаа юм байна гэдэг энэ мэдрэмж чухал. За тэгээд ээж аав намайг ойлгож байгаа юм байна. Гэвч би үүнийг хийхээс өөр аргагүй юм байна. Тэгвэл би яах вэ гэдэг яг жинхэнэ нөгөө бэлтгэл хугацаа хэрэгтэй гэсэн. За энэ нь бол 20-оос 3 сар байх жишээтэй тий. За тэгэхээр энэ 2-оос 3 сарын хугацаанд за одоо би нэрээ буцах юм чинь дуртай одоо CD-нүүдэд цуглуулад явъя ч юм уу тий. Эсвэл одоо юу суши сайн идж байгаад явъя ч гэдэг юм уу. Энэ одоо нөгөө 3 дахь процесс явагдаж штэ. Тэгэхээр энэ 3 дахь процессыг бас хийх юм бол хүүхэд одоо яг нисэх өдрөөч дургүй байсан ч аль хэзээний одоо нөгөө явах бэлтгэл нь би физиологийн хувьд сэтгэл зүйн хувьд бэлтгэгдчихнэ гэсэн үг. Тэгээд нөгөө гэр бүл чинь бүгдээрээ л буцмааргүй байсан боловч бүгдээрээ хамтдаа үүнийг даван туулж байна. Нэг нэгийг ойлгож байна гэдэг энэ нөгөө нэг сэтгэл зүгээр буцах нь энд ирсний дараа илүү хөнгөн одоо Монголын шинэ амьдралд тасах процесс болж өгнө гэсэн үг. Тэгэхээр гэр бүлийн гишүүд өөр сэтгэл зүйтэй байх юм бол хүүхэд тэр дотроос гарч ирж чадахгүй болно гэсэн үг. Энэ бол яг ойлгогдож байна, амар гоё ойлгогдож байна. Энэ тэгээ угаасаа ганцхан Японоос гээд аахгүй. Ер нь бол гадаадын айлч улсаас нутгаар боцож байгаа хүмүүст ер нь бол хамааралтай юм байна тий. Яг үнэ. Би хүүхдийн сэтгэл зүй талаас нь яг мэрэгжлийн үүднээс тийм ярьсан. За одоо ингээд за нөгөө буцчихлаа штэ нөгөө хэдэн хүүхдүүд маань. Да гаднаас айлч гадаадын орноос Монголдо буцлаа. Тэр буцсан хүүхдүүдэд яг хамгийн их хүндрэлтэй зүйл нь за яг мэдээж их хэл байж магадгүй юм тий ойлголцоос тэр бол ойлгомжтой гэж бодоход өөр юу байдаг вэ сэтгэл зүйн хувьд ч юм уу одоо нийгмийн ялгаа зэрэгэл явах бах л та. За яг үнэ хэл нэгдүгээрт биш шүү. Тийм үү. Тийм. Энэ хараа хэл гэдэг бол тухайн хүний ямар хүн бэ гэдэг. За жишээлбэл би монгол хүн шүү те. За би бүр 15 жил 20 жил Японоор ярьсан хүн байлаа гэж бодъё. Гэхдээ миний угшил монгол хүн шүү те. Тэгээд би 20 жил ерөөсөө таг японочдын дунд дэжгаад буцаж ирлээ гэж бодъё. Тэгсэн ч гэсэн миний нөгөө унган хин бэ гэдэг те нэгдүгээр хэл ахгүй юу миний монгол хэл бол айгүй амархан буцаад сэргдэг. Тэгэхээр энэ хэлэн дээр ерөөсөө одоо ач холбогдол ач холбогдол өгчээж болохгүй. Яг тэгвэл миний нэгдүгээр хэл Япон хэл биш байхгүй юу? Одоо Японоор уус цас заа юу? Японоор одоо манай охин ч гэсэндээ унган Япон хэлтэй гэж хэлж болохоор ярьдаг байхгүй юу? Бүр ингээд заримдаа нөгөө нэг ингээд уурал хамуулахаараа юм уу? Японоор хэлжиж ингээд тайвширдаг. Тэгээд Японоор үг хэлчихэд намайг мэдэхгүй ангу. Та яагаад мэддгүй юм бэ гэд намайг тэгдэг. Тэгвэл одоо бол яг л нөгөө нэг хүн нь өөрөө монгол хүн байхгүй энэ хүн чинь өөрөө. Анхны нөгөө үг ой 2 сартаа Япон явсан шүү дээ. Тэр чинь нөгөө нэг анхны хэлд орсон үгнүүд нь Япон үг байхгүй юу? Тэгсэн хэрнээ энэ хүн хин монгол хүн байхгүй юу? Тэр утгаараа маш хурдан ингээд буцаад хэлний сэрэгцэн. Тэгээ энэнд ерөөсөө асуудал байхгүй. За энэ бол яг нөгөө тарих судлал талаас
хос хэл судлал талаас ингэж тайлбарлагддаг зүйл. Тэгэхээр хэл бол нэгдүгээр асуудал биш. Ерөөсөө хэлэнд битгий санаа зовж байгаагаар одоо яана манай хүүхдэд монгол хэлээ мэдэхгүй гэж айгүйх бичдэг. Тэг энэ ерөөсөө битгий санаа зов тийм. За юунд санаа зовох хэрэгтэй юм бэ гэхээр тэр хүүхдэд төрж байгаа тэр мэдрэмжийг хүлээж авах нь бас чухал. Одоо түрүүн ярьсантай бас ижил зүйл л дээ. Монголд ирээд хүнд байна, хэцүү байна, хоол тохирохгүй байна. Эднэр ингээд ойчрлохгүй байна. Ямар хэцүү юм бэ те? Ингээ бараа шидэдэн ч гэдэг юм уу, дэлгүүрт үйлчлэхгүй байна. Тэр болгоныг нь харин тийштэй наадвал чин балиар гэж ерөөсөө хэлж болдоггүй. Өө тэгсэн үү миний хүү. Оо за чамд хэцүү байгааг би ойлгож байна. Дандаа л нөгөө нэг одоо би чамтай хамт, би чиний мэдэрч байгааг адилхан мэдрэхийг хүсэж байна. Дандаа тэгж хэлж явах хэрэгтэй. Би чамд хүнд байгааг ойлгож байна. Тэгээд хүүхд амархан ингээд тасаад хүрээд ирдэг. Өөрөөр хэлбэл өөрийг нь ойлгож байна гэдэг орон зай хүүхдүүдэд их чухал байдаг. Тэрнээс шууд одоо нэг сургуульд оруулчлаа гэж бодъё. Ангийнхан багш магш шууд хүлээж авахд хэцүү байдаг юм. Тэ ингээд үйлдэл мүлдлээрээ энийг юм чи одоо ингээд ерөөсөн монголоор нэг морио хазгаа яриад ах юм ч гэдэг юм уу. Аман дээрээ тэгж хэлдэггүй ч гэсэндээ үйлдэлээрээ хүүхдийг ялгарлаад байгаа нь харагдчихдаг. Тэгэхээр ер нь бол яг би бол яг хатуухан хэлэхэд сургуульд бол багш нарт бол найддаггүй. Яа гэвэл тэд нар маань олон хүүхдүүдтэй харьцаж байгаа байхгүй юу? Яг танаа хүүхдтэй тусгайлан харьцах боломж байхгүй. Тэгээ тийм учраас өөрийн хүүхдүүдээ өөрийн эцэг гэхэл яг хамт байж тэр төрж байгаа мэдрэмжийг нь би чамайг ойлгож байна, хамтдаа л даван туулъя да гэсэн мэдрэмж өгчээж хүүхд амархан одоо тасч ирнэ. За тэгээд найзтай болгохыг л ер нь юун төрөнд бодох хэрэгтэй. Байгаль дээр их гаргах хэрэгтэй, найзтай болгох хэрэгтэй. Тэр нь ах トゥ нарын хүүхдүүдэд хвчлэн тий. Тэгээд бас байрны хүүхдтэйдэг эсвэл ангид орохт нь хамгийн анх мэдлсэн хажуугийн хүүхд байдаг. Тэр хүүхдүүдтэй айгүй гоё ингэж найзлуулж туслах хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхд аяндаа өөрөө хурдан яачдаг. Тэгээ би түрүү нэг анх яриа эхэлж байхдаа ярьсан шүү дээ. Нөгөө community зөвхөн Японд байсан айлын хүүхдүүдийн community руу явуулах хандлага энэ төр. Гэхдээ би нэг тийм кай мэдхий. Эсвэл байнга ингээд яг чухал л да. Гэхдээ хэд тэгж тууширч юусоо болохгүй. Энд чинь бас нөгөө найз монголоор ярьдаг найз нөхөд их чухал юм а дайжид аяа гэдгийг ингээд хүүхдэд бас дайректли харуулах хэрэгтэй гэж бодчих. Тэгээ ер нь бол бас миний бас багыг ингэж дунд нь оруулсан арга зүйлтэй. Одоо ингэдэж штэ. Одоо хөвчлэн боцож байгаа хүмүүсийн бодол нь за одоо ер нь бол ингээл хүүхдээ яа. Одоо би ч бас нуулгүй гэхэд бас тиймэрхүү тэгчүүл одоо болчих юм шиг өөр амар сэтгэл амар байх юм шиг хүүхдээ нэг гайгүй үнтэй за одоо шинэ Монголд л оруулъя. Тэгээд л одоо ер нь гайгүй. Яг тэнд нь бол ингээ юм нь өөрчлөгдөхгүй. Японд сурсан юм чи одоо тэнд магадгүй өөр Европын улсаас ирж байгаа хүмүүс бол нэг Америк нөгөө сургуульд л оруулъя гэл одоо тэгэл нөгөө төлбөр мөнгөний бацаагаал те. Одоо тэр сургуульд л ороод тэнд байгаа үнтэй цэцэрлэгт оруулчвал одоо ингээ бас амар тийм сэтгэл айгу тайван байх гэдэг нь шүү дээ тий. Яг тэгэж бодож байгаа хүмүүс та юу гэж зөвлөх вэ? Яг нэг наадах чинь ингээд нөгөө том утгаар нь харах юм бол ийм зүйлэлтэй. Нөгөө нэг амьдралын үнэнгээс ингээл аль болох ингээл цутаагаал ингээл холдуулаад байдаг те хүн ер нь ямар нэгэн үнэнтэй ерөөсөө нүүр тулдаг. Тэгэл цутаалгаал л штэ наад арга зүй чинь. Тэгэл цутаалгаж жагаад нэг л өдөр тулдаг. Баггүй юу? Тийм учраас нөгөө нэг хэр удаан ер нь ингэ цутаалгаж явах вэ? Тэ? Хэр удаан энэ одоо бүх юм ингэ бүрэлдсэн байдаг энэ нийгмээс хэр удаан цутаалгах вэ? Тийм учраас миний энд ирээд хийсэн сонголт манай гэр бүл ч гэсэн бүгд хэлжсэн надаа. Манай хадам ээж өнөөдөр хүртэл надаа ярьжсэн. Танахыг шинэ Монголд хүүхдээ өгөх байх гэж бодож ирсэн гэж надад хэлдэг.
одоо бас л ингээл нөгөө саяны те яана гэдэг айдснаасаа цухтаалгаж шинэ Монгол руу л өгчүүл ер нь ингээд амар тайван юм байна гэж бодоод шүү дээ тий. Тэгэхээр би бол эренгүүтээ тийм аргыг бол хэрэглээгүй. Харин ямар арга хэрэгэлсэн бэ гэхээр гэрийнхэн ойр байх сургуулийг сонгох ёстой гэдэг л хамгийн том одоо нөхцөлийг тавьсан. Яг гэрийн ойр байх. За тэгээд гэрийн ойр байхдаа харин хувийн сургууль, улсын сургууль гэд надаа яг хоёр сонголт ирсэн. Гэхдээ хоёулаа гэрийн хажуутах хоёр сургууль байсан. Тэгээ нэг нь Номт Наран гэд сургууль, нэг нь 51-р сургууль байсан. Тэгээ би 51-р сургууль дотроо 50 хүүхэдтэй гэж сонссон. Яг оруулах гэжсэн жил. Тэгээ бурхан минь 50 хүүхдийн дунд зүгээр ингээ багш бол ингээ тонших бол юу ч биш шүү дээ. Гү чи холдооч наанасаа гэл зүгээр л ингээ штэ тий. Тэгээд нөгөө гинт тим юм үзэхээр бас ингээд хитрхи шокнд орно. Тэгж бодоод би яг гэрийн хажууд байх нөхцөлийг тавиад тэгээ Номт Наран руу оруулсан. Тэгээ Номт Наран бол яг хоо Японд заадаг мадаг нэгдүгээр ангиасаа Японд заадаг гэсэн боловч үнэндээ тийм ойлгохтой заагаагүй. Тэгээ надад тэр нь одоо нөгөө нэг Японд заахгүй штэ ч юм уу муу штэ танаа сургууль гэж хэлэх юу ерөөсөө болоогүй. Хэлэх одоо нөхцөл ерөөсөө биш. Хамгийн чухал нь хүүхэд дасж гэнэ үү гэдгээ харахал чухал байсан. Тэгээд хүүхэд бол боловсролыг муу байна, сайн байна гэж голж чаддаг байхгүй юу? Хүүхдээ өөрөө тий тэр эцэг их л голж чадна. Тэг би голж байгаагаа ерөөсөө харуулахгүйсэн. Тэг бит хоёр хоёлаа жоохон энд оруулаад буруудлаа тий жоохон боловсрал жоохон муу юм тий гэж нөхдөөгөө ярьдаг ч гэсэндээ за тэгвэл яаралтай гаргачих хурдан шинэ Монгол руу оруулчих ч юм уу ийм сургалт хязгаарч хийхгүй. Яа гэвэл хүүхэд гэдэг чинь тийм тоглоомны зүйл биш те. Яг ороод тассан газараа ингээд өөрийн гэсэн нөгөө ихтгэл үнэмшил ингээд төрж эхэлдэг. Юм харьяалагдах хэрэгцээ батчиж эхэлдэг байхгүй. Энэ сэтгэл зүйн хилгэлтэй. Тэгэхээр харьяалагдсан мэдрэмж авах нь их чухал гэдэг учраас манай хүүхдийн хувьд эхний жилдээ л тэр би энэ сургуулийн сурагч гэдэг нөгөө харьяалагдах хэрэгцээ нь ингээд шууд хангагдаж ирсэн учраас тэгээ өөртөө ихтгэлтэй болж ирсэн учраас за бид нар тэгэл тэр сургуулийн захиргаа хаяа бидрийг гомдоож байгаа үйлдэлүүд гаргадаг боловч хизээч одоо очиж нөгөө муудалцах үйлдэл гаргахгүйгээр тэгэл ингээл дасан зохицоол нөгөө хүүхдийнхээ сэтгэл зүг хамгаалж штэ тий. Тэгээд байлгасаар байгаа. Тэгээ одоо 3 дугаар анги төгс гэж юм да. 3 жил. Нэрээ бас тэгж л сонгомоор байгаа юм тий. Тэгэхгүй нэрээ яг хүмүүс амар тэгдэг штэ. За нэг гадаадд байсан бижиж. Үгүй ядчил нэг айтайхан сургуульд оруулчихна нэстэ. Тийм улсын сургуульд оруулаад тахтай яадیں۔ Гэ бас нэг хүмүүсийн хүслээр явчих гал хүмүүст өөрсдийгөө айгу баталж харуулах гад энэ төр нөгөө хүүхдээ бодох ш. Тэгээл нийл нөгөө төгжрөл дотор нэг хүн бараг ажилгүй зүүж явах хэвээр нэг тиймэрхүү нөхцөл байдал байгаад тах шиг байна тий. Монголд мэдгүй одоо сошиалар л харахад тий ер нь хүүхдийг их хол зөөх машин дотор удаан авч явах маш их энерги зарцуулж хүүхдээ ядарна. Физиологийн хувьд дийлэхгүй байхгүй юу? Энийг тэгэл ээж аавд амар зөрөгтэй хийдэг. Тэгэл машин дотор унтуулаад явуулцдаг. Тэгэд энэ яг үнэндээ бол эрүүл байх, нөгөө сэргэлэн цаваа байх бүх юу нэг алдагдчихдаг. Тийм болохоор ер нь хол зөөх гэдэг процессыг л ерөөсөө хийж болохгүй юм байгаа. Манайх нөгөө тэр зайс юу л яармагтах тэр сургуулийг ч гэсэндээ судалж л байсан. Тэгээд ямар гоё юм бэ? Ёо гэл ингээл сэтгэл хөдлөл те. Тэг харамсалтай зөөж чад одоо тэр их тайвны гүр бишээ. Шинэ гүр яармагаас нааша гүр даваад зөөн шүү дээ. Энийг яасан ч хийж болохгүй гэл тэгэл бид нар энэ гоё мөрөөдлөө хаяал тэгэл хинээч мэдэхгүй Номт Наран гэл сургуульд оруулсан да. Тэгэд яг одоо бол тэгээ сургуулийг бол муулж болохгүй тэдэр ч гэсэн өөрсдийнхөө хүчээр хичээж байгаа тий. Заавал шинэ Монгол шиг очиж чадаагүй байгаа ч гэсэндээ тэрүүхэн тэндээ бас нэлээд хичээж байгаа сургууль учраас бид нар бас дэмжих ёстой гэдэг байр суурин дээрээс хичээл рүү зөөдөг гэ таны саяны яриаг сонссон чинь таны нэг постыг би харсан л та. Тэгэд хүүхдээ өглөө нөгөө ихэвчлэн яг ингээл сандраал, чирээл, гултраал, хум хувцлал тэгэл нөгөө амар олон цаг машин төгжрэл явцдаг бах тий. Тэгэхээр яг тэр нөгөө нэг та хэлдэг бичсэн байсан тэр пост одоо энэ дахиад нэг зүр хэлээд өгөөч
тавьчихандаа яг энэ нэг ингээ хийчихэж байгаа чи гэд ямар алдаа ер нь хөвчлэг гаргаад идгийг. Тэгэхэд нөгөө хүүхд гэдэг чинь өөрөө хувцас өмсөд өөрөө тайлах хэрэгтэй байхгүй юу? Тэр суралцах гэдэг процесс өглөө оройд хийгдэх хэрэгтэй. Тэр цаг ерөөсөө өгдөггүй юм байлээ. Өөртөө ингээл тайлал, хурдан тайлал, хурдан ингээл мэн бас би баг дээрээ тэгдэг юм бэ. Тэгээд тартаа хүүхэд өөрийнхөө хөлөөр ингэж алхаж орох гэдэг хэвээр маш чухал. Хүрлэл бол хүлд ордог бидтэй. Тэгтэл ерөөсөө ингээд тараа модон хоцнууд өмсүүлээд тэр нь ерөөсөө бүр ямар ч хөдөлгөөнгүй ингээд тас хориостой. Гэтэл хүүхэд чинь том хүний биений градусаас 1 градус илүү байхгүй юу? Дулаан гэсэн үг. Тэгээд хэрвээ хүүхэд хөдлөх юм бол дахиад 1 градус илүү халдаг байхгүй бие нь энерги нь гардаг. Энийг ч мэдэхгүй. Тэгээд нөгөө бүр хит зузаалаад бүр ингээ байж боломгүй их зузаалаад тэгээд тэр нь ингээд чуд ингээл тайлангууд салхи ороод өвтчихдэг. Өөрөөр хэлбэл нөгөө кондишныг тохируулж чаддаггүй. Тэг би бол манайх бол хүүхдээ нөгөө амар нэмгэн уцалтай штэ. Яг л хүүхдээ өөрөө хөдөлж байгаа учраас. Тэг өөрийнхөө хөлөөр ингээд хөдлөөд орцсон хүүхэд сэтгэл санаа өндөр байдаг. Гэтэл манайхан машинаар зөөж гин өөрөөр нь алхуулахгүй байна. Байнга тэрж гин. Тэг ингээд ороод айгүй том хүүхдүүдийг тэрвэрэд орчдөг штэ. Тэг оронгуудаа суугц татаал саялсан те ингээл бүх хувцсыг газ уугц татаал за суужий гээл хөлнөөс нь ингээл зэрлэгээр ингэж өмдөнд татаж тайлал буцаагаал ингээл өмд шутраал тэгэл за баяртаа гээл уйлуулаад үлдээчдэг. Тэгээ тэрэн дотор юу ямар ч амьд харилцаа байхгүй өөр хүүхэд юу мэдрээд байна гэдгийг ерөөсөө сонсох те сууж агаад хүүхдийн нүд рүү хараад итгэлтэй байна уу чи ээж нь чамааг яг одоо ажиллаад тарангуудаа ирээд авна шүү дээ чи тэрэнд итгэж гин үү гэдгийг харж ингэж ярилцах чадамжтай ээж бүр тун ховор. Тэгээ би бүр үнэхээр шаналжсэн тийм дүр зургийг хараад тэсгэ байгаа тэр чинь тэр постыг биччихсэн л да. Тэгээд өглөө цагт нь босгохдоо хүүхдээ ингэж тэрж босгож ирэхтэй ингээ биендээ нааж босгож ирэх. Биендээ ингэж наалдуулж ингэж босгож ирсэн хүүхэд бас эрүүл сарвал байдаг. За биендээ наагаад босгоод ирлээ. Дараад нь цай өндөг, хар цай өндөг 2 өгөх. Эсвэл ингээд жижигхэн айлмтай энэ үнэхээр ямар ч айлт боломжтой байхгүй. Жижигхэн айлм жижигхэн өндөг. Тэгэл болоо. Тэгээ энийг ингээд амруугаа өвдсөн хүүхэд бүр ингээд сэргээд ирдэг. Ямар ч цай өгдөггүй, ямар ч идэх юм өгдөггүй шууд цэцэрлэг рүү унтаа чигээр нь ингээ хувцас нь ингэж өмсүүлээд тэврээл авчираад өгдөг. Тэгээ хүүхдэнд цэцэрлэг дээр байнга уйлдаг. Ийм л одоо эмгэнэлтэй дүр зураг одоо манай Монголын цэцэрлэгүүдэд байна. Би бол хатуу хэлдэг. Тэгээ энэ шүүмжийг хэр хүлээж авдаг юм бол гэдгийг даанч хянаж мэддэггүй. Гэхдээ хэлэх газараа бол хатуу хэлчихэл гараад ирдэг. Иймэрхүү байдлаар хүүхд төгчгүй гэж хэлчихэл тэгэл. Гараад ирдэг тийм. За одоо эргээд Японд руу ирье. Одоо нөгөө энд байдаг. Одоо манай баг ч гэсэн байна л та. Ингээд зурагт үзнэ, англи хэл дээр хөгөлтөө үзнэ. Гэртээ монголоор ярьдаг. Тэгээд одоо ингээд цэцэрлэгтээ явахаараа японоор бас ингээд яриа яваад байгаа шүү дээ тий. Яг нөгөө нэг хэлд орох нь амар удаан гэдэг нэг амар том асуудал ээж нар бас их ярьдаг шүү дээ тий. Тэг хэлд орохгүй байна одоо яах вэ? Имлэг авч явах уу гэдэг юм уу? Бараг тийм постмос бас их байт юм байлээ. Тэгэхээр яг энэ хэлд гадаад улсад төрөөд одоо өсөж явж байгаа хүүхдүүд хэлд орохгүй байх нь хэр нийтлэг юм бэ гэж асуумаар. Хүүхэд хэдэн настай байлээ баг маань? Баг маань одоо 2-7 сартай. Гэхдээ яг манай хүүхд англиар аягүй сайн хэлдэг. Тэг монголоор бол нэг үгээр хэлнэ. Тэр англиар яагаад хэлдэг болцсон бэлээ? Зургт үзээд. Харин тийм нөгөө за шуудхан хэлэхэд нөгөө зургт их үзүүлэх гэдэг бол бас алдаа. Айгу боломжгүй зүйл. Ер нь бага насны хүүхдийг штэ. Зургт үзүүлэх процесс нь өөрөө бас их нарийн
хүүхд хөгжүүлэх нэг арга зүйн нэг байдаг. Гэтэл манайхан бол нөгөө нэг хүүхдийг ингээ үзүүлээд орхичдаг. За би ч яг бас хаяа тэгдэг. Одоо яахаар хоол мол хийх үедээ тий. Гэтэл зурагт үзүүлнэ гэдэг чинь үзүүлсэн одоо агуулга тийм үү? Ямар үлгэр үзүүлсэн. Тэр агуулга заавал дараа нь ээжтэйгээ ярилцдаг ч юм уу. Тийм гурвалжин харилцааны зүйл хэвгүй юу? Хүүхдийг хөгжүүлэхэд ашигладаг зүйл юм. Тэрнээс биш нөгөө үзүүлээд орхичдаг гэдэг зүйл богт биш. За тэгээд үзүүлээд орхичдаг хүүхдүүдийн айлын хүүхдүүд хэлд орохгүй байх нь нийтлэг хандлага. Энийг бүр нөгөө сонсголын бэрхшээлтэй ээж аавын хүүхдийг зурагт үзүүлээд 4 жил ингээд туршилсан байгаа. Японд хийсэн туршилталтаа 2001 онд туршилт хийсэн. Тэгээ яаж туршилт хийсэн бэ гэхээр хүүхэд нь бол ярьдаг төрсөн. Ээж аав хоёр нь хоёулаа хэлгүй хүмүүс эдэг штэ тий. Тэгээд хүүхдийн 4 нас хүртэл зөвхөн зурагт үзүүлээд хөгжүүлж утсан. Гэтэл хүүхэд нь айгүй муу эхэлт орсон. За энэ нь нөгөө нэг сая миний хэлэх гээд байсан гурвалжин харилцаа алдагдсан гэсэн үг. Нөгөө ээж нь тэр гарсан одоо нөгөө телевизийн талаар огт ярилцаагүй 4 жил болсон тийм. Энийг бүр яг гэр бүл дээр туршилт хийсэн байж байгаа. За ийм гашуун одоо зүйл юм телевизээр үзүүлнэ гэдэг нь өөрөө. За тэгээд хүүхд бол ийшээ хараад хүнд ч хамаагүй тэр үзсэн телевизийн тухай уг нь ярьж идэг баггүй юу. За тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт ямар орчинд амьдарч байна вэ гэдэг нь чухал. Тэгэхээр тэр орчны хэлээр хэлд ордог. Одоо монгол хүн учраас монгол хэлээр хэлд орно гэсэн юм байхгүй. Яг тэр нөгөө амьдарч байгаа орчноороо хэлд ордог. Тэгэхээр энэ амьдарч байгаа орчноороо хэлд ордог гэдэг нь хоёрдугаар хэл байх нь шүү дээ. Тэр хоёрдугаар бол бидний хоёрдугаар хэл япон хэл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр япон хэлээр хэлд орох энэ бол тийм одоо нормал зүйл ахгүй, хэвийн хөгжил ахгүй юу. За тэгээд энэ хэвийн хөгжил дээр харин одоо нөө ээж аав одоо гэртээ монголоор яриад нь штэ аав ээж хоёр нь хоорондоо. Тэгэхээр аав ээж хоёрын хоорондоо ярьдаг монгол хэлийг ийшээ хараад тэр хүүхд ойлгодог байх нь энэ бас хэвийн зүйл. Өөрөөр хэлбэл энэ хоёр хэлээр ингээд зэрэг хэлд ороод байна гэсэн үг штэ тий. Энэ нь одоо яг тарих судлал талаасаа хүүхдийн хөгжил талаасаа хэлэх юм бол энэ нормал зүйл ахгүй, хэвийн зүйл. Буюу хүүхэд хоёр хэлээр зэрэг одоо ярих оюун ухааны чадамжтай байдгаа гэсэн үг. Хэлгүй хүүхдүүд байдаг тийм үү? Хэлгүй төрчдөг. Тэг хөлгүй төрдөг хүүхдүүд бүр дөнгөж тэ нөгөө нэг шулганах гэж ярьдаг штэ бид нар. Шулганах үедээ л дохоогоор ингэж шулганж болдог. Энэ нэстэ гайхалтай. Тэгээд дохоогоор ингэж шулганж байгаа нь сонсголгүй хүүхдийн хувьд дохоо бол эхэл нь ахгүй юу. За тэгээд эхлэлээрээ ингээд дохиж ийснаа ингээд ээжтэй аавтайгаа ингээд байгаль цэцэг мүцэг хараад те тэр мэрийг ингээд ээжтэй энэ цэцэг байна те гэж дохоогоор үзүүлж бариад тэгж жагаад нэгдүгээр ангид орсны дараа япон хэл тэр дохоогоор дамжуулаад япон хэл үзэж эхэлдэг. Шууд сурна. Тэгэхээр ээж аав нь ч гэсэндээ ярддаг ээж аав байгаа штэ тэр дохоогоор ярддаг хүүхдээ ээж аав. Тэр ээж аав нь ч гэсэндээ одоо цэцэг гэдгийг ханаа гэж хэлж өгöd байгаа штэ. Тэгэхээр энэ хоёр хэлээр зэрэг ярьж ин гэсэн үг байгааз. Яг үүнтэй адилхан байхгүй юу? Ерөөсөө хүүхдүүд чинь ээж рүүгээ хараад ээжээ би цай ууя гэж хэлсэн ирнэ. Цэцэрлэг дээр очиод очаа чоодаа гэж хэлэх энэ укашку най харилцаа баггүй юу? Ийшээ хараад монголоор, ийшээ хараад японоор. За ингээд өөрөөр хэлбэл хүний тарих хэдэн настай байхаасаа үл хамааран хоёр хэлийг зэрэг эзэмших чадамжтай гэдгийг баталсан байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг японоор ярихгүй бол болохгүй гэж хэд стресст хэрэггүй, эсвэл монголоор ярихгүй бол болохгүй юм байна гэж хэд стресст хэрэггүй. Яг бидний туршлага, манай гэр бүлийн туршлага бол бид нар аль болох японоор л ярьж ирсэн гэртээ. Яг л нөгөө зүгээр л бид нар нэг тийм эрүүл орчин үүсгэхийн тулд те нэг ингээл монголоор нэг японоор ингээл бидэрт өөрт төвхтэй штэ. Тийм учраас бид нар зүгээр л
зүгээр л ингээл хоорондоо японоор л ярьчихсан дандаа. Хүүхдтэйгээ харилцахад илүү easy болгоод тий. Тэгэл зүгээр л бид гурав хоорондоо японоор л ярьчихдаг гэсэн. Тэг манай нөгөө том охин ирэхээрээ харин монголоор ярьж орж ирээл тэгэл монголоор яана. Яг бол бид гурав хоорондоо дандаа японоор ярьчихсан. За одоо ингээд бага насны хүүхдүүд маань одоо юу гэдгийг коронавигоос болоод бас цэцэрлэг дээр айгүй их амарч л юм л та. Тэгээ манай хүүхд бас ерөнхийдөө нүүдэл сул хийгээд цэцэрлэгт авахгүй гэртээ яг нэг хэдэн сар болоод ингээл шал өөр болчихсон. Тэгээ одоо ингээ хүүхд маань стресстэй байна. Ингээл яг уулагнаал, орилол нэг байдгаасаа нэг өөр болоод эхэлж штэ тий. Тэнгүүд яг хамгийн сайн хүүхдийн стресс тайлах арга нь ер нь юу байх вэ? За усаар тоглодог гэдэгжсэн. Тэгэл нэг крантагаа жуулаад тоглуулдээ. Хараа стресссэн хүүхдийн шинж тэмдэг гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр шинж тэмдгүүдийг ажиглах хэрэгтэй. Одоо тэр шинж тэмдгүүд нь аюу өрөвдмөр штэ ингээл ойр ойрхон ханаа төрнө. Эсвэл ингээл нөгөө нэг гэж ээжиг ингэж цохиж ойлно. Ингэж ингэж нэг цохиж ойлдог ш тий. Тий яг цохиулаад байгаа ш тий. Тий энэ аюу стрессний гаралтай уйлалт гэсэн үг. Уг нь бол эрүүл уйлалт ямар байдгийг гэхээр гэж нөгөө нэг тэр дороо тэр байрлал дээрээ ингэж уйлахыг хэлж байгаа. Тэгээ нөгөө яах гэж байгаа юм бэ миний хүү гэхөр нөгөө яахаа хэлэхгүй гэсэн үг. Ингээд гэж уйлах тий. Энийг нөгөө стрессийн шинж тэмдэг гэж хэлж байгаа. Дээрэс нь нөгөө нэг яг нөгөө ингээд хуруу гараа мэрж гинүү гэдгийг ажиглах хэрэгтэй. Шээс нь ингээд олдож гинүү, олон болж гинүү гэдгийг ажиглах хэрэгтэй ч гэдэг юм уу. Яг нөгөө мэрэгжлийн үүднээс зөндөө олон тийм шинж тэмдгүүд байдаг л да. Тэгээ ээжүүд бас нөгөө энийг яг шинж тэмдэг гэж мэдэхгүй ч гэсэндээ ямар ч хэсэн хүүхэд нэг нэтоо байна гэдгийг бол ажиглаж чаддаг тий. Нэг л нэг тийм нэг нормал биш байна гэдгийг анзаарч чаддаг. За тэгэл ийм болол ирэх юм бол ер нь стресстэй байна гэж мэдээд тэгээ яавал хүүхдийн стресс аяуг тайлагддаг юм бэ гэхээр нэгдүгээр ерөөсөө байгаль дээр гаргах гэдэг тий. Тэр хүний харилцаа чухал биш гэхдээ нөгөө байгаль дээр тэгээд нөгөө нэг юм шороо мороотой ингэ зууралдаж бид нар нөгөө шороо идэх гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь ер нь энэ нөгөө монголчуудын яриад байдаг тэр уламжлалт аргууд чинь яг нөгөө шинжлэх ухааны хэлээр бүгд байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр одоо нөгөө яг шороотой ингэж бүр ингэж бильярдуулж ингэж бүр гүчи заваарт уулчлаа штэ болилд очи гүчи гараа бити хүргээдэл дачи гэж юусоо болохгүй. Тэгэхээр тийм нөгөө нэг юм ингэж холилдож тоглох тоглоомнууд айгүйх хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг юм хашгирч тоглох тоглоом айгүйх хэрэгтэй. Ингээд нөгөө гэр дотроо ингээл гүгээл идэг штэ. Гэр дотроо ингээл орлоо гүгээл гүчи битгий орлоотой гэд ээж ав загнадаг. Тэг гүчи зүгээр суугаач яг өрөмний өт шиг гэд. Тэг тэр нөгөө нэг ингэж орилж ингэж гүүж байгаа нь бас нөгөө стресс тайлж байгаа нэг хэлбэр нэг шин одоо хэлбэр гэсэн. Тэгж ингэж нөгөө орилуулж ингэж тоглох хэрэгтэй. Тэгээ Японд нөгөө ботлын айл майл үнэн ядаргаатай штэ тий шууд баг цагдаа дуудна айгүй ядаргаатай. Тэгэхээр бүр ингэж зориулаад авч яваад нөгөө нэг бие тамирын том талбаанууд гэдэг штэ. Бараг айл болгоны л ойрхон байдаг. Тэгээ тэрэн дээр ингэж нөгөө бүр хүснээр нь гүйлгээд аавтайгаа хоёлаа уралдаж тоглоё аавтайгаа. Ээж тэгээ уралдаж тоглоё гэд. Ийм тоглоом амар олон тоглох хэрэгтэй. Тэгээ нөгөө хүний харилцаанаас хол тоглоомод тахгүй юу? Тэгээд нөгөө хоол ундаа идэхтэй ингэж бас ингэж нөгөө заваартуулж тий одоо 2 ой 7 сартаа хөхт гэдэг бол жинхэнэ сайхан ингээд одоо чавганцын ажлыг ч хийж байгаа дээрэс нь одоо балиартахыг бол үзүүлж байгаа шүү дээ тий яг тийм юмыг шийжиж хөхтийн яг стресс ингээд тайлагддаг. Тэгэхээр энэ аргуудыг аягүй сайн хэрэглээрээ ер нь одоо нөгөө дэлхийн нийтэд яригдж юм л та хүчтэй яригдж байгаа зүйл нь ерөөсөй байгаль хүнийг эмчлэх юм байна. Бүх насныхныг байгаль эмчилж гин гэд тэгээд одоо хиймэл байгаль айгүйх хийж гин хиймэл байгаль хийж шít. Тэгтэл Японч нь бас харьцангуй яах вэ нэг саадууд ойрхон зөндөө байдаг штэ тий. Тэр ийм саад руу олон явах хэрэгтэй юм байна. Нэг дэлгүүр ш тий саад руу айгүйх явах хэрэгтэй гэж л зөвлөх байна да. За одоо нэг
ерөөхдөө хоёлаас нэлээд удаан ярьж байгаа. Гэхдээ нэг бас цаг гаргасан дээрээ ахаад нэг хитгэн асуулт байна. За одоо та бас өөрөө өсвөр насны хүүхэдтэй бас өөрөө хүүхэдтэй. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд харилцахтаа гаргадаг хамгийн том алдаа нь юу вэ? Аль нь хичээгээд болон засч болохоор өөрсдийнхөө хүснээрээ байлгах гэдэг хамгийн том алдаагаа болох хэрэгтэй. Хүүхдийн өсвөр насны хүүхдийн хүсэл мөрөөдөл тэмүүлэл нь ээж аавынхаас бүр тис ондоо байдаг. Тис ондоо. Тэр тис өөр бүр ондоо байдлыг нь хүлээн зөвшөөрөх сэтгэл зүг ээж аавд өөрсөндөө өгөх хэрэгтэй. Маргаан маш их гардаг. Маргаан яагвал ээж аавын хүснээр байгаагүй. Тэгэхээр энэ маргаан юунаас үүдэлтэй юм гэхээр цэвэр эцэг эхийн өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг явдал. Тэр хувцлалт дээр, тэр хооллолтон дээр, тэр өдөр тутмын амьдралын дэглэм дээр тэр тийм ээ. Тэгэхээр өсвөр насны хүүхд маш их унтдаг. Тэрийг нь хүндэтгэх хэрэгтэй. Унтахгүй бол тэр физиологийн тэр гормоны өөрчлөлтөө нөхөж чадахгүй байгаад байгаа. Тэгэхээр маш их унтдаг. Тэрийг нь ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Маш тийм итгээд гаж хүсэл сонирхолтой болж эхэлнэ. Тэр бол цаг үеийн хугацаатай гэж бодоод төвчих хэрэгтэй. Тэр итгээд хүсэлтэй болдог гэж штэ. Одоо нэг тийм гачаачаа юм хийн штэ. Ээж аавын хизээж ойлгож чадахгүй үйлдэлүүдийг хийн. Сонин юм сонирхно. Чи ийм юм сонирхож байхаар чи тэр хичээлээ гэж бид нар ерөөсөө л ийм л хүмүүжлийн арга зүйтэй хүмүүс штэ. Гэтэл одоо бол тис ондоо болсон энэ цаг үе гэдэг чинь. Тийм болохоор тэр итгээд хачин хүсэл сонирхлыг нь ойлгох хэрэгтэй. Тэгээд хүчилж ярилцахыг оролдож юусоо болохгүй. Хүчилж ярилцахыг тий. Дандаа ингэж өөрөөр хэлбэл шаардаж, загнаж захирч ярьж юусоо болохгүй. Хүсэж, гуйж, хүндэтгэж тийм ээ ойлгож ярилцах юм өнцгөр ярих хэрэгтэй. Чамаг чи мэддэг юм уу, би мэддэг юм уу? Чи зүгээр том толгой гаргаад байгаараа чи зүгээр гэдэг яриа. Ямар яриа? Захиргаатсан яриа. Тийм, захирсан тий өөрийнхөө үгэнд байлгах гэсэн яриа байгаад. Тэгэхээр тэрний бүр яг эсрэг нь өөрөөр хэлбэл та нарын гэр бүлээс уламжилж ирсэн тэр харилцаа одоо хааж байхгүй шүү гэдгийг л ойлгож авах хэрэгтэй. Дандаа хүссэн, гуйсан, дэмжсэн, тий бас магтсан ийм яриагаар ярьж авах хэрэгтэй. Тэгээд яг тэр магтаал гэдгийг ярих юм бол бас гайхалтай онолоод байдаг. Маш гайхалтай зүйлүүд байдаг. Манай Монгол хөдөлмөрлөх ёстой, хөдөлмөр хүнийг бий болгоно гайл ярьдаг байсан. Гэтэл тэр нь хөдөлмөр ерөөсөө биш юм байлээ шүү дээ. Шал өөр зүйл юм байлээ. Тэгээд тэрийг нь тэр юу вэ? Хөдөлмөрийг орчуулчихсан өстой нэрээ. Яг хичээж байгаа оролдлого юм байлээ шүү дээ. Тэгэхээр хичээж байгаа оролдлого өөрөөр хэлбэл юм сонирхно байхгүй юу? Тэр нь хөдөлмөр биш байхгүй юу? Хөдөлмөр дангаараа биш. Өөрөөр хэлбэл юм оролдоно хичээнэ гэдэг чинь өөрөө аягаж угааж үзмээрэн, гэрээч цэвэрлжмээрэн. Тэгэд нэг гоё юм нь хичээж байгаа үе юм байлээ. Тэгтэл тэр хичээж байгаа үеийг нь унтраачж байгаа байхгүй том хүмүүс. Чи чадахгүй штэ тэнийг юм уу мангар юм уу? Чи наад аяга дутуу угаачлаа. Чи хизээ энэ шүүрийг ингэж шүүрддэг гэсэн юм бэ? Өдөө том болчоод энэ шүүр мөрөө мэддэггүй мө гингууд тэр сэтгэл зүйн хувьд хичээж байсан хүн чинь шууд ингээд онолтонд ороод тэгээд нэг юм эмгэг тусчж байгаа байхгүй сэтгэл зүйн эмгэг. Тэгээ ямар эмгэг юм гэхээр дутагдах эмгэг тусчж байгаа. Тэгээ тэр дутагдах эмгэг гэдэг нь болохоор зүр сэтгэл зүйн дутагдах эмгэг. Томчуудаас байнгын шүүмжлүүлж исэн, байнгын загнуулж исэн, байнгын гологдож исэн, юу ч хийсэн гологддог. Ийм зүйл авсан, мэдрэмж авсан хүүхэд сэтгэлээр дутагдаад тэгээ энэ дутагдсан эмгэг нь цаашаа том хүн болоод нийгэмдэр бие авч явахт нь маш их олон зүйлээр
саад болдог. Нийгмийн одоо эсрэг үйлдэлүүдийг хийж ирэлдэг. Хамт олонтойгоо байхдаа одоо хамт олонны донд эвгүй уур амьсгал гаргадаг тийм ээ. Эсвэл одоо нийгмийн эсрэг үйлдэлүүд хийдэг. Нийгмийн эсрэг үйлдэлүүд гэж юу хэлж байгаа юм гэхээр очор дайрч үйлчлүүлмээр байдаг. Эсвэл одоо хүний имийг хэлэхгүй авдаг ч гэдэг юм. Ийм одоо төлөвшил муутай энийг авчих юм бол энэ хүнд хэцүү шүү дээ гэдгийг ойлгохгүй. Өөрөөр хэлбэл бусдын сэтгэлийг ойлгохгүй ийм хүн болж гэж хүсдэг байх нь. Тэгэхээр хөдөлмөр хүнийг бий болгодог биш, магтаал хүнийг бий болгодог. Тэгэхээр магтаал нь тодорхой үедээ хүүхэд байхад л магтах ёстой. Тэгээс том болсныхын дараа юу ч хийгээгүй байхад нь чи мандаг шүү, хөөрхөн шүү гэдэг юм байхгүй. Тийм манайх чинь одоо монголчин бол ерөөсөө нэг юу ч алхтай юм хийгээгүй байхад чи минь мандаг шүү, хөөрхөн шүү гэл том болцсон байхад нь л бичээд байдаг. Тэгээд яг үндэ бол тэр нь хөгжүүлэхгүй байгаа нэг том шалтгаан юм болов гэж харддаг л да. Юу ч хийгээгүй хүнийг л мандаг шүү, хөөрхөн шүү, чи алтан гац шүү, чи хөдөлмөрийн үндэчүүл гэдэг. Тэгээд ямар ч тийм одоо нөгөө хөгжих тийм хийсэн тийм суур юм гэж байхгүй болчиход байгаа байхгүй. Уг нь бол хүүхэд байхад нь сайн магтаад сайн ингээд дэмжлэг өгсөн бол том болсны дараас гайхалтай бүтээн байгуулалт хийж чадах юм хүн болж төлөвшөж байгаа юм байхгүй. За одоо энэ өсвөр насны яг хүүхдийн хүмүүжил дээр за ингээ эцэг гих хоёр санал зөвлөлөө штэ тий. Тэгэл тэр нь ингээ хүүхдийн нүдэнд ингээ харагдаж байгаа. Тэрийг одоо яг яавал хамгийн зөвөөр шийдвэрлэх вэ? Яалтч аргагүй ингээл хүүхдийнхээ хажууд гэл маргаал тий. Маш буруу. Одоо хүүхдийн хувьд яаж үздэг вэ гэхээр миний хайртай ээж, миний хайртай аав гэж үзэж байгаа байхгүй юу? Тэ? Би аав шигэ хүн болно. Би ээж шигэ хүн болно гэж одоо бигээ бүтээдэг тийм одоо зүйл ахгүй юу? Хүүхдийн сэтгэл зүй гэдэг. Гэтэл би аав шиг болно, би ээж шиг болно гэж бодож исэн бодол дээр нь ингээд ээж шал өөр, аав шал өөр ингээд харагдах юм бол хүүхд донд нь маш хүнд байдалд ордог. Би аав шиг байх юм уу? Би ээж шиг байх юм уу? Ингээд энэ нь хүүхдийн хувьд одоо хүүхдийн сэтгэл зүйн эмгэг үүсэх бас нэг том шалтгаан болж ирдэг. Зайлшгүй нэг нэгийгээ даах хэрэгтэй. Хүүхдийн нүдэн дээр тий аавын бодож байгаа бодлыг ээж тийм үү өө за гэж сонсчоод дараа бурууч вэ зөвч вэ гэж үү? Хүүхд байхгүй үед би яг үнэндээ тэр үед үнэхээр чиний хар химээргүй байсан. Надад таалагдаагүй тэр чинь. Уул нь яг ийм л харилцааг хүсэж байгаа юм. Тэгвэл хүүхдийн хувьд тийм миний гоё ээж, миний гоё аав гэдэг энэ нөгөө төсөөлөл, энэ бодит байдал тэр чигээрээ ингээд том болоод тэгээд ийм одоо аз жаргалтай юм хүүхд болж өсдөг. Гэтэл тийм нүдэн дээр нь чи юм уу тэгээ үсттэй би чинь тэгээ үсттэй танаа гэрүүл ингэдэг үсттэй чиний ээж л манай хүүхдэд ингээ үсттэй чиний аав л надад ингээ өгдөг үсттэй гэж харилцдаг нь өөрөө хүүхдийг би тэгээд ер нь яг яах юм бэ гэдэг. Гэтэ хүүхд аяг өрөвдмөр шүү дээ. Би сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна. Би сэтгэл готролтой байна гэж хизээж амаараа хэлдэггүй. Бөгөөд хизээж өөрийгөө сэтгэл готролтой байна. Сэтгэл зүйн эмгэгт орсон байна гэдгээ мэддэггүй. Энийг ганцхан том хүн л харж онцлох боломжтой. Гэтэл нөгөө харж онцлох боломжтой нөгөө багш нар нь өөрсдөө хүүхд зодож штэ одоогийн нийгэмд тий. Тэгэхээр чин юу хүүхэд онцлох өөрсдөө зодоод явчихж байгаа хүмүүс чинь хүүхдийг онцлоод туслаад гэр бүлтэн зөвлөгөө өгөөд ээжээ та бити хүүхд загнаараа хүүхд өнөөдөр хичээлдээ ирэхдээ хүнд ирсэн шүү гэж ачиглалт хийж ерөөсөө чадамжгүй болцсон байхгүй манай багш нарын хувьд. Тийм учраас ээж аав л ерөөсөө хамгийн онцгой үүрэг гүйцэтгэх нь энэ хүнд нийгмийн үед. Энэ хүнд нийгэмд тийм Монголд ч тэр Японд ч тэр яг үнэндээ бол. Тэгээ Японд нэг зүйл би ажигласан нөгөө би сүүлийн үед нөгөө нэг юу бас сонсоод байгаа. Clubhouse.
одоо Clubhouse дээр хүүхдээ Kyoiko, Kodomo no Kyoiko гэд бас яриа болж гин тийм өрөөнд. Тэгсэн нэг асуулт ингэж асууж байна. Гадаадын хүүхдүүд ингээ манай цэцэрлэгт ингээ орж ирдгээ. За тэгээд тэднэрт бол одоо нөгөө яаж харилцаа мэдэхгүй байна. Одоо нэг энтгэх хүүхд ороод ирсэн. Тэгээд тэр энтгэх орны ёс заншлыг мэдэхгүй болохоор бид нар яахаа мэдэхгүй. Тэгээд ээжтэй ингээ харилцаа үүсгэхэд ингээ барьер үүсээд байна гэж хэлсэн бүр. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та нар ч гэсэндээ Японд байхад Япон багш нар та нарт хэлж чадахгүй байгаа зүйлүүд байгаад байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Барьер үүсчихэд байдаг тий. А энэ ээжэд ингээ хэлчихвэл ингэчдэг байх энэ чи өөр соёлтой хүн шүү дээ. За би энийг хэлж чадахгүй байна. Уг нь бол хүүхэд чи ингээд байнга шээгээд байна. Бүр нуудаг гинэ. Одоо цэцэрлэг дээрээ шээснийг нь тий баг одоо хэлчихвэл эн чин шал өөр одоо хүн шүү дээ. Монгол гэж хаана байдаг ямар орон юм болоо. За Японоор ээж нь жоохон муу ярьдаг юм байлаа. Тэгэхээр би одоо бас хэлж чадахгүй нэ ч гэдэг юм уу тий. Ийм шалтгаанаар ерөөсөө өөр соёлтой хүнд ингэж шууд дайректли юм хэлж чаддгүй юм байлээ шүү. Тэгэхээр ерөөсөө хүүхдэд бол туслах ганц орчин бол ерөөсөө ээж аав нэг сэтгэлтэй байх ээж аав. Эмээ өвөө биш шүү, ээж аав шүү тий. Эмээ өвөөг ерөөсөө оролцуулж ерөөсөө болтгүй. Хүүхдийн ад жаргалтай байдал бол ээж аав хоёрын татна харилцаа юм ерөөсөө л. За одоо би танаас сүүлийн нэг асуулт асууя. Тэгээ хоёлаа яриагаа өндөрлөе гэж бодож байна те. Бараг 2 цаг болох ч штэ. Одоо хүүхдээ яг зөв хүмүүжүүлж өсгөж байгаа байна. Өстой яг зөв хүмүүжүүлж шүү гэдгээ эцэгчүүд өөрөө яаж одоо мэдэх вэ? За дууга номоо даруухан хүүхэд гэж байдаг. Тэгээ дууга номоо даруухан хүүхдийг манай багш нар амар магтаж ярьдаг тий. Танаа хүүхэд чи айгуу дажгүй штэ. Айгуу даруухан штэ. Сууж л байдгийг гэжтэй. За. Нэг манай номон өстэй айгуу дажгүй штэ. Айгуу хөөрхөн. Ерөөсөө асуудал үүсгэх юм хөөрхөн суугаал байж идэх юм ч юм уу тий. За энэ нь сайн гэсэн үг огт биш ээ. Сайн хүмүүжил гэсэн үг огт биш. Хүүхэд тэр сэргэлэн цовоо байдлаа илэрхийлж чадахгүй байна. Юу бодож байгаагаа гаргахгүй байна. Тийм ээ? Яг тэр дууга номоо байдлын эсрэгээр өсөх хэрэгтэй гэдэг хүүхэд. Сэргэлэн цовоо хүснээ хилдэг. Хүснээ хилж байгаа нь сахилахгүй гэсэн үг ерөөсөө биш. Бүр энэ буруу ойлгож болохгүй. Тэгэхээр юу бодож байгаа, юу мэдэрж байгаа гэдгээ ингээд чөлөөтөө ээж аавдаа илэрхийлдэг сэргэлэн цаваа өсөж байгаа хүүхэд суралцахуудаач тэр бие физиологийн хувьд ч тэр маш эрүүл өсдөг. Маш эрүүл. Тэр ийм хүүхэд одоо сэтгэл зүйн хувьд эрүүл хүүхэд гэж ойлгоорой. Өөрөөр хэлбэл манайхан ингэж ярьдаг чи яана манай хүүхэдтэй хитрхи галзуу байна. Яах вэ гэж тий. Тэр хитрхи галзуу байгаа нь өөрөө хэвийн зүйл шүү гэж хэлэх гээд байгаа. Хэвийн хөгжил шүү. Зарим эцэгхүүд ингэж ярьдаг тий. Манай хүүхэдтэй амар гоё авьяастай. Дууланчиг, шүлэг уншинчиг, бүжиглэнчиг. Бас сакс максны тэмцээнд орончиг тий. Энэ нь өөрөө хүүхдийн хэвийн хөгжил ахгүй юу? Тэрнээс биш танаа хүүхэд илүү авьяастай учраас дуулаад байгаа юм биш. Илүү авьяастай учраас бусдын хүүхдээс илүү учраас сакс болволд ороод байдаг юм ерөөсөө биш. Хүүхэд гэдэг бол тийм эрүүл сэргэлэн цаваа байдал нь юунд ч дурладаг, юунд ч оролцдог тий. Хүснээ илэрхийлдэг, гунгалж байгаагаа харуулдаг, баяртай байгаагаа харуулдаг. Ийм л орон зай оршихуй байдаг. Тэгэхээр ийм хүүхэд ер нь ойр орхон өвддөггүй. Би физиологийн хувьд эрүүл байдаг. Тэр хүүхдээ ер нь анзаараарай дуугаа байх, өөрийнхөө бодож байгаагаа илэрхийлж чадахгүй байх. Тэгээ юм болгоныг зүгээрээ та мэдээ, та сонгоо. Энэ нь насны хувьд хэд хүртэл насны хүүхэд гэсэн үг үү? Ер нь бүх хүүхдээ гэж ойлгоорой. Яг би нөгөө дотроо нэг
маш их насны нөгөө насны онцлогуд байгаа. Одоо хоёулаа тэрийг ингэж нөгөө детайлжилж ярих боломжгүй учраас тий би ерөнхийд нь ярьж байгаа. Тэгээ ерөнхийдөө хүүхэд гэдэг бол 0-16 насны хүүхэд гэдэг бол маш гоё сэргэлэн цаваа хүснээ хилдэг. Тэгэхээр энийг дарж болохгүй, загинж болохгүй, шийтгэж болохгүй тий. Ийм л зүйл байдаг шүү. Тэгээд яг хэдийгээр одоо Японд байгаа ээжүүдэд зориулсан подкаст боловч сая хэдхэн хоногийн өмнө үүсэт байсан хүүхэд зодсон бичлэг тэ багшийн бичлэг гарсан. Тэгээд энэ бол үнэхээр имэгнэлтэй, харамсалтай. Ийм байж боломгүй хэрэг шүү дээ. Тэр хүүхдийн тэр сэргэлэн цаваа байдал, сэтгэл зүйн хувьд эрүүл байдал бүх юм алдагдаж байгаа. Маш өрөвдмөр ийм хэрэг процесс юм л да. Тэгээд хүүхдээ би зөв өсөж юм да гэж бодож байгаа хүүхдийн шинж тэмдэг нь бол ойр ойрхон өвддөгөө байх, юмд дурлах тий сармагчин шиг гэж бид нар ярьдаг. Тэгээд би физиолог сэтгэл зүйн хувьд ийм эрүүл сэргэлэн цаваа хүүхдийг одоо би зөв өсгөж юм да гэж бодороо. Тэгээ эсэргээрээ байгаа хүүхдтэй одоо байх юм бол дууга хураагаал нэг хүний талаар одоо хүслээр те өөрийнхөө бодол санааг илэрхийлэх байгаа юм хүмүүс ямар арга хэмжээ авах нь ер нь хамгийн зөв бэ? Засал хийх хэрэгтэй. За ийм учраас л сэтгэл зүйчид гэж байдаг. Тэ хүүхдийн сэтгэл зүйн эмгэг гэж байдаг учраас л сэтгэл засалчид гэж байдаг. Тэгэхээр сэтгэл зүйчдээс зөвлөгөө авах хэрэгтэй. Японы сургууль бол харьцангуй бүх сургууль сэтгэл зүйчтэй, хүүхдтэй тулж ажиллаж чаддаг маш мундаг ийм нийгэмтэй учраас манай хүүхд ингээд нэг л дууга хураагаад байна. Манай хүүхэд Японы хоол идэхгүй ингээд дургуцаад байна. Ер нь юу л болж гин тэр болгоныгоо нийгмийн ажилтнтай сэтгэл зүйчтэй зөвлөж байгаарай. Тэрнээс Монгол хүүхдийн чинь өөр байлгах те Япон хүүхдүүдийн дунд өөр байлгах гэж оролдох, багш нарын муулах, багш нар руу очиж одоо том дуурах те энэ сайн шийдэл болж чадахгүй шүү. Ер нь Японд дах Монгол ээжүүдийн группээр ихэвчлэн бичдэг зүйл нь юунд даварцсан очиод хэл. Наад багш ч одоо ямар даварцсан ингээд дандаа айгүй тэгж ярьдаг. Бид тийм ямар ч одоо багш сургууль мөжөлөгч рүү том дуугаар том өнгөөр ярих, захирах, тушаах тий миний хүүхдийг ингэчлээ гэж одоо ярих ийм орон зай бол биш, сон зай бол биш. Бид бол харин ч найрсгаар, ивсгээр миний хүүхдэд юу тохиолдоод байгааг ажиглаад өгөөч гэж гуйх ийм харилцаа үүсгэж явах юм бол тэд харин үүргээ ухамсарлаад уучлаарай бид нар ажиглаагүй байна. Бид нар тэгвэл одоо ажиглаад өгье те. Биднийхаар бол ингэж бодож байна. Тэгээд бид нар бас Монгол хүүхд болохоор ингэдэг юм болов гэж бодсон юм аач гэдэг юм уу. Нөгөө тэд нар өөрсөндөө төрсөн бүх сэтгэлээ ингээд хилээд өгөх байх гэж бодож байна. Тэгээд тийм болохоор аль болох хүмүүстэй эвтэй одоо ивэр те ингэж хүүхдийн талаар ярилцаж ажиглалт хийж хамгийн гол нь тэгж одоо хүүхдээ гоё хайрлж өсгөөрөө гэдэг хүсэж байна. За гişгэгчтэй стах баярлалаа. Хоёлаа тэгээд энэ хүрээд ямар ч гэсэн дугаараад өндөрлөе гэж бодож байна. Тэгээд тантай ерөнхийдөө бас зөвлөгөө авахыг хүсэх хүн бас байж магадгүй ингэж бодож байна л та. Тэгэхээр таны Facebook хаягийг тавьчвал болох болов болох уу те? Болно. Тэгэх юм бол бас мессенжээр холбогдоо зөвлөгөө бас тийм үйлчилгээ авах боломж байгаа юм биш үү? За тэгээд энэ хүртэл сонссон бүх сонсогчдоо баярлалаа. Хэрэгтэй бас энийг сонсоосоо гэж хүссэн танилуудтай, найзуудтай, ах эгч нартаа бас энэ подкастыг хүргээрэй гэж хэлмээр байна. За тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Таньдаа бас баярлалаа. Тэгээд юу вэ шууд хаах чиш таны сүүлийн хормыг танд үлдээе. За яг их урт ярьлаа. Тэгээ уучлаарай. Ерөнхийдөө нөгөө бид нар чинь бас ярих юм аллергитай хүмүүс байдаг юм болоо тэгээд төвчээртэй төгсгөл хүртэл нь сонсоод энэ төвчээртэй одоо 2 цаг сонсоод зөвхөн өөрт хэрэгтэй байгаа тий одоо
сигнал өгөх, өөртөө сигнал өгөх хэсгийг онцолж одоо сонсоосоо гэж хүсэж байна. Тэг хүн болгонд мэдээж одоо проблемууд, асуудлууд, шийдлүүд өөр байдаг. Тэгэхээр заалшгүй ингэж шийдэрээ гэсэн туйлын одоо үнэн гэж боловсралд байдаггүй. Өөрөөр хэлбэл хүүхд өсгөхдөө олон хүнтэй зөвлөлдөж, багш нартай зөвлөлдөж, тэгжиж ажиглалт хийж хүүхдэд одоо туслах юм одоо том багаараа туслах юм процесс байдаг. Тэгэхээр яг энүүгээр явах ёстой гэдэг хатуу одоо үнэнгээр бити байгаарай, уян хатан байгаарай гэж хүсэж байна. Тэгээд хүүхдүүдээ хамгийн сайнаар өсгөж, хайрлаж, инхрийлж, зөөлхөн дуугаар өөрийнхөө одоо чадах бүх зүйлээ хүүхдүүдэд зориулж ингэж байгаарай гэж хүсэж байна. Тэгээд миний бас яриа хэрэг болсон бол баярлалаа. За баярлалаа таны бас цаашдын ажил хөдөлмөр өндрөө сөндөр амжилтыг хүсье. Тэгээд бүгдээрээ баяр